Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн манай энэ үйлдвэрлэлийн 41 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт үндсэн гишүүд маань бүгдээрээ сууж байна. Бүгдд нь орой мэндийг хүргье. Орой мэндийг. За Европын финалууд эхнийх нь бол эхэлсэн. Өнгөрсөн 7 хоног бол явагдаа дууслаа. За лигийн тоглолтууд бол бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт бол за баг бүгдээрээ гэж хэлж болно. Тэгээ Европт бол бүгд явагдаа дууссан гэд ямар багууд аваргаар тодорсон бэ гэдэг талаар за тэгээд Европын цомын финал тоглох багуудын талаар өнөөдрийн дугаар дээр бол ярих болно. За ингээд нэвтрүүлгээ шууд эхлүүлье. Өнгөрсөн хоногт болсон Европа лигийн финалийн тоглолт за Испанийн Билбао хотод Тоттенхэм Манчестер Юнайтедийн хооронд явагдсан. За мэдээж Английн хоёр баг үлдсэн гэдэг утгаараа нэлээд үзэгчтэй финал болсон баха. За энэ хоёр багийг бол манай футбол токийнхан ерөөсөө эхэлснээс нь ахуулаад одоо аваргууд бишээ лигтээ амжилт тааруу байгаа учраас тий Европа лигт одоо төрүүлээд аваргуудын лигт ороод ирээрээ гэж бараг захын мушиг шахуу дэмжсэн. Нэр хүртэл өгсөн энэ хоёрт. Тэгээ энэ хоёр маань сайн явсан. Тэр нэрнээс болсон баха. Тэг бид ч их дэмжсэн гэдэг шиг тий. Тэр нэр нэлээ 10-аас амны бэлгээс амны бэлэг ачлын бэлэг гэж яг ер нь бол мултарж исэн газар манай Магуайр энэ төр чинь бас авч гарсан шүү дээ тий. Тэгэлгүй байх тий. Тэгээ энэ хоёр баг маань сонирхолтой лигдээ 16 17-д байсан. Бренан Джонсон гэж энэ залууг Ноттингем Форестоос одоо авчирсан. Тухайн үед хүмүүс зүгээр л нэг одоо дундаж одоо сэлгээний залуу авчирлаа даа л гэж л бодож исэн бол энэ залуу энэ жил Тоттенхэмийн мэрэгэн бууч болоо зогсохгүй ингээд Тоттенхэм клубын хэдэн жилийн дараа 17 жилийн дараа цом авчрах энэ одоо боломж. 8 он гэдэг чинь 17 юу тий? 8 онд чинь лигийн цом билүү тий? Тий, Карабао тэр чинь Карлин гэдэг нэртэй байх юм. Тий. За аврах болох учиртай гол ингэж хийсэн. За хэрвээ энэ гол ороогүй бол барыг пенальт заахаар. За энэ чинээс хоош бол Тоттенхэмийнхэн ерөнхийдөө хамгаалсан. Тий, одоо их эрт хамгаалсан шүү. Их эрт хамгаалсан. Баг бүтэн хамгаалсан. Тэгсэн. Тэгээ би за энэ тий. За 1 2 3 боломж энэ гарсан. юу яаж болдгоо юм уу? Бүр юм оны шилдэг одоо клин шит шилдэг голыг шалгаруулдаг штэ. Шилдэг хамгаалалт. Шилдэг юм орж явсан голыг хамгаалсан ийм цэвэрлэгээ шагнал өгмөр юм шүү. Энэ дээр Тий. Энэ бол мэдрэмж. Энэ үл шийдсэн тий. амар тий. Нүүрэндээ онж байгаа шүү дээ бүр. барьж авах гэж чадаагүй. Барьж авах гэж таагүй. Тэгээд уншсан. Мики Ван де Вен гэдэг залуу. Одоо үнэхээр магтахгүй байхын аргагүй. За Манчестер хэд нүдсэн. Манчестер бол нүдсэн. гаргасан. За энэ бол хаадаг тий. Гарначогийн зөвхтгийг хаадаг. Гэтэ яг түрүүнийхтэй хин энэ минь бол одоо чинь наадлынхаа хүнд дамжуулаад дахиад тоглоогоо өшөө чааш нь үргэлжлүүлмээр газар арай яарад ах шиг санагдсан. Шоо мөрөгдөх тий. Зүйлүүд байсан тий. За тоглолтын сүүлийн довтлохоо. Сүүлийн аюултай довтлохоо. Тэгээд энэ бол Тоттенхэм ч угаасаа энэ тоглолтын дээр нэг 3-4 зогсон баг. Гэхдээ тэр нь дандаа ихний үед ерөөсөө хаалга нэггүй удаа онсон. Тий. Тийм гол ахгүй да. Хоёрдугаар үеийн гоолын магадлал нь угаасаа 0 гэж харагдчихсэн. Тоттенхэм өөрөө аврагуудын лигийн финал дээр яг ингэж хожигдчихсэн байхгүй юу? Нөгөө баг нь бүр 2 дугаар үе бүтэн хамгаалаад дуусчихсан шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ер нь цом дээр бол одоо чамааг довтолдог юу энэ хин ч ярьдаггүй тий. За ингээд тий. Аз хүн Европын цомыг одоо өргөссөн тийм сайхан боллоо. Одоо энэ биг анжи чинь бас одоо ер нь иргэншлийн хаанах Австрал тэгэхээр чи манай Аз гэдээ явчихсан шүү дээ. Аз юм бүсгүй. Тий. Гарлын үслэх юм бол грек. Азийн хөлбөмбөгийн холбоо харилцааг сайн бол садан мандахгүй гэдэг шиг. Тий. Манай Азийн гэдэг ингээд тэр Австрал ийшээ Азийн хөлбөмбөгийн холбооны холбоо тий. Австралчин тусдаа твэр нь Азийн хөлбөмбөгийн харилцааг. Манай гэдэг чи ингээд чигсээ бод болчихгүй. Зэв сүбэдэ мөбөд. Зэв сүбэдэ хоёр Роналдо үл дээ. Гэдэг шиг тий. За Тоттенхэмийнхэндээ баяр хүргье. Баяр хүргье. Цөөнгөө бас Одгидаа баяр хүргье. баяр хүргье. За тэгээд бас хэдийгээр лигтээ яасан ч гэсэн одоо Европа лигт финал хүртэл тоглож чадсан Манчестер Юнайтед бол үнэхээр багтан байсан шүү. Хожигдлгүй явж байгаад тий финалд хожигдлоо тий. Хожигдлгүй финал хүрсэн 7 дахь баг болсон. Тэгээд тий. Юун дээр за тоглолтын дээр бол хэдэн цөөхөн хэдэн тоон баримтайгаа тэрийг гяс хэлчихэд тэгээд үлээ Анжигийн талаар ярина. Манчестер Юнайтед 31 дахь удаага энэ тоглолтын дээр энэ үлрэл хийснээс 31 дахь удаага тоглолтын эхний голыг алдсан.
31 энэ чинь баг үлрэл 50 гаруй тоглолт хийж байгаа. Талаас илүү. Талаас илүүд нь 31-нд нь бол эхний гоолыг алдсан. Сүүлд Тоттенхэмийн нэр өмнөөс финалд гоолцсон Джонатан Вудгейт гэж залуу байсан. Тэр лигийн цомын финалд бол гол хийж исэн юм байна. Хоёр багийн хоорондын учрыг өнгөрсөн 7 хоногт хэдүүлээ ярьсан шүү дээ. Тий. Тэгсэн ингээд Энэ жилийн үлрэл. Энэ жилийн тухайд. Дөнгөд яг зөвхөн энэ үлрэлийг оролцуулах юм бол 4-өө Манчестер Юнайтед Тоттенхэмд хожигдлоо. Одоо нөгөө талд Реал Барса 4 хожигдсон шиг яг тэр үзүүлэлт. Тэр жилийн Челси Сити шиг. За Хүмүүс намайг зэмлээд байгаа. Челсигээ яриад яриад байгаас одоо амаа үдчих. Тэгэнгүүтээ ямар ч байсан энэ тоглолтын дээр Тоттенхэм 27.7% бөмбөг эзэмссэн 115хан дамжуулалт оновчтой өгсөн гэдэг. Нөгөө талдаа Манчестер Юнайтед одоо хэдэн ч дамжуулалт өгсөн. Одоо бөмбөг эзэмшилтэй бол энэс харахад 72.3% гарч ирж байгаа гэх мэтлээ. За нэг өнгөрсөн үлрэл биш өнгөрсөн намар Анже Постекоглу хэлсэн шүү дээ. Нөгөө Арсенал хожигдсон яг тэр тоглолтын дараа би одоо ингээд хоёр дахь үлрэлтаа ямар нэгэн цом заавал хүртдэг юм гэдэг мэдгдлийг хийсэн. Тэгээ энийг тэр мэдгдлээ бол одоо энэ нэг финалд хурж ирсэн үедээ хэлээгүй. Хэн өмнө хэлсэн. 9 сар. Тий. 9 сард хэлсэн. Хүн финалийн тоглолтод орохоор олчингуудаа тэгж хэлвэл бас өөр шүү дээ, тий. Тэгтэл бүр намар хэлсэн. За тэгсэн Анже Постекоглу яагаад тэгж хэлсэн бэ гэдгийг баримттайгаар хамтдаа харцгаая. За өмнө ажиллаж исэн баг шигшээ багуудын эхний үжил үлрэл хэдээс тон, хоёр дахь жил нь хэдээс тон байгаад ямар цом хүртсэн бэ гэж. Саут Мельбурнд өөрөө тоглогч байсан, хүүхдийнх нь академиас гарч ирсэн, өөрөө хожим дасгалжуулагч нь болсон. Тэгээд 98-аас 99 оны үлрэл хоёр дахь жил нь байсан. Австралийн лигт бол төрүүлжээ. За 20 хүртэлх насны шигшээ багыг 2001 онд жолоог нь аваад 2002 онд далайн бүсийн авраг болсон. За Brisbane Roar гэж Австралийн лигийн баг байдаг. 9-өөс 10 онд аваад 10-аас 11 онд Австралийн лиг төрүүлээд за би буруу санааг бол Brisbane Roar энэний дараа нэг клубүүдийн дэлхийн авраг руу ордог үе байж магадгүй далайн бүсээс. За Австралийн шигшээ 13-аас 14 онд авсан. 14-өөс 15 онд Азийн авраг төрүүлсэн. 15 онд төрүүлж ирсэн. Солонгосыг финалд очдог санагдаж байна. За ямар ч байсан Азийн авраг байгуулсан Азийн авраг. Тий, нутагтаа зохион байгуулсан. Тэгээд Японд ирсэн Йокохама Мариносыг аваад 19 онд Японы лиг төрүүлсэн. 22 онд Селтикт ирээд 21 онд Селтикт ирээд 21-ээс 22-оос 23 оны Шотландын лигийн авраг болгосон. Тэгээд Тоттенхэмд ирээд мөн адил хоёр дахь улиралтай Европа лигийн авраг болгожээ. Бараг 7 шигшээ баг болоод клуб явж шүү дээ. Тэгэд яг энэ нөгөө Анже Постекоглугийн энэ довтлогооны систем бол бас ямар ч багууд хамгаалахад хэцүү. Ялангуяа сайн тоглогчдоор хангаад өгчих юм бол энэ хүн довтлогоог бол маш аюултайгаар хийж мэдэх ийм одоо дасгалжуулагч гэдэг нь бол харагдаад байгаа шүү дээ. Тэгтэл дээрэс нь бас сая энэ пеналийн тоглолтын дээр цагаат бол бас хамгаалтыг өөрч чадна гэдгийг бас харуулж шүү дээ. Ялангуяа ийм чухал ганц тоглолтоор шийдэх юм дээр бол хамгаалалт ер нь илүү сайн хамгаалалттай багийн дөрвөлчээд идэв шүү дээ. Тэгэл саяны гоолч гэсэн дээр ганц жижиг талаас л шалтгаалаад хөндлөн дамжуулалт орж ирэл тэгээд гоо юм процессорс хэрвээ тэр гол орог бол магадгүй цаашаа цаг сунгаад бас яах вэ тий. Яг л финалийн тоглолтын дээр тэр Вандервений хамгаалалт боллоо тий. Түүх хамгаалт тий. Түүх хамгаалт. Тэгээд энэ тоглолтын дээр яг тэр нэг болсон бол Манчестер Юнайтед тэр аваа зална шүү. Одоо Вандервений хөшөө босох хэрэгтэй яг гэдэг шүү. Ямар ч юм агаар дээр. За адилхан Лондон гэж хүн хэлж шүү. Вандервен Ромеро Удоги Поро дөрөв ч нөгөө яг үлрэл эхэлсэн дөрөв шүү дээ. Энэ дөрөв бол яг дөрүүлээ уг нь гараад ирэх юм бол бас гайгүй. Ер нь бол Порогийн дамжуулалт одоо бас одоо ер нь багууд чи эндээ амар дамжуулалт Реал хүртэл одоо хэнийг авч шүү дээ тий. Арнолд авч. Порогийн энэ дамжуулалт байдаг шиг эндээсээ бас тийм дамжуулалт байдаг л баймаар л байна. Тэгэх юм бол Тоттенхэм илүү л аюултай болох гээд байна. Тийм баас тий. Челси Палмер бүр энтэл рүү очиж бөмбөг авч байгаа ахаа Челсиг ярьсан. Юунд тул Ришарлсон, Доминик Соланке тэр өндөр товтлогч. Тийм. За хэдүүлээ нэг бичлэг үзье. Тэр нь болохоор Анже Постекоглуд зориулсан түүний одоо анхны баг хүүхдийнх нь багт тоглож ирсэн, үндсэн багт тоглож ирсэн, хожим дасгалжуулагч нь болсон Саут Мельбурн клуб түүнд одоо хүндэтгэл илэрхийлж маш ховор бичлэгнүүдийг за бүр Мельбурнийхээ өмнөд хэсгийнх юм уу тийм байна. Энэ баг одоо сошиал дээр
Анжи Постекоглугийн нэг бичлэгийг тавьсан. Тэрийг хэдүүлээ үзчихэд студид гэж болсон. My mum and my dad, they left their home country, their family, everything they knew for their kids, for me. And I hold that dear to my heart. I had have told us that we're just going to meet the man, we would have been overwhelmed. And to actually have him there coaching us day in, day out is just incredible, And the header and the equaliser. Angelo Postecoglou. South Melbourne, the National League champions for the second time. We'll continue to work and battle against the odds, and even if it is to prove people who are running us off wrong, we'll keep going. From 7 long years, clear to see on the faces of those supporters. Yeah, it's amazing, eh? You make dreams, sometimes they come true. The ball in on Marcus Anastasiades! That is the championship! За, гоё ичлэг. Тийм ээ. Ерөөсөө өөрөө бол грек гаралтай. Аав ээж нь бол нөгөө дайны дараа грекээс дөрвөж Австралид очиж суурьсан. Бас нэрийг харахад л ойлгомжтой. Тийм одоо Европын бүхэл улсаас Австрали руу очсон. Австралид очсон. Тэгээд тоглож ирсэн South Melbourne гэдэг баг бол 1959 онд грекээс дөрвөж очсон Австралид очсон грекчүүдийн байгуулсан баг юм. Тэгээд өөрөө хороол байгаа шүү дээ. Бөөнөрөө нэг бүлэглэл гэх чинь бүлгэм гэх юм одоо нэг тийм хэдэн блок байсан чинь тэгээ өөрснөө амьдарч байгаа шүү дээ. Тэдний байгуулсан баг тэгээд ерөөсөө эндээс замлна эхлээд тэр одоо тоглож байгаад карьер нь дууссан хүнд гэмтэл аваад шууд дасгалжуулагч болоод тэгээд тэр багаа одоо ингэж лигт нь дөрүүлж байгаа юм. Мань үндэстээс ширүү нөхөр байсан юм шүү тий. Тэгээд багийнхаа бас айгуу тийм гол нөлөөтэй хүн байсан юм биш үү? Түүнийг бэртээд суухад дасгалжуулагч нь бүр ингэж тий гол хүн суучлаа гэдэг байдлаар унж байгаа шүү дээ тий. Тэгээд ер нь бол Австралийн Мельбурний өмнөд хэсгийн Грек таунаас л гарч ирсэн. Грек таунаас гарч ирсэн хүн. За, ийм бичлэг бол байсан. Энэ бол маш одоо хүндэтгэлтэй гоё бичлэг байсан учраас үзэгчтэй үзүүлэе гэж бодсон. За, нөгөө талдаа финалийн тоглолтод хожигдсон Манчестер Юнайтедыг бас ярихгүй өнгөрч болохгүй. Манчестер Юнайтед энэ удаа тэд оролцсон Европын сүүлийн одоо финалийн тоглолтуудыг хамтдаа харцгаая. Тэд 2009
Тэгээд ер нь бол бас пенальт сүүлийн 5 пенальтын 4-т нь алдаж ийн гэдэг бол тий бас. Европа лигийн 3-аас 1-т 4. Би Андре Онаноог л өрөвдөд байгаа. 17 онд Аякс дэсэн. Тий. 23 онд Интерт байсан. Тийм. Тэгээ сая ингээд 3 Европа лигийн 2, Авралын лигийн 1, 3 финалд хүчигдчихэж байгаа. Цом үргээгээд яваад байгаа юм уу тий? Тиймэрхүү Тийм болчихсон. байна тий. Цам үргээсэн байна. Тэгээд финал. Манчестер Юнайтед энэ финалд хожигдсноороо бас санхүүгийн нэлээд алдагдал. За яг нэг төрүүлсэн багт хэдэн сая өгнө гэдгээс бүр гадна өөр мөнгөний асуудал бол яригдж байгаа юм лээ. Adidas-тай эдгээр өмсгөлийн ивент тэтгэлэг авдаг, хэдэн сая ихч авдаг. Тэгсэн 2 жил тутамд дор хаяж нэг удаа аврагуудын лиг Европын тэмцээнд шалгарна гэсэн гэрээтэй юм байна. Аврагуудын лиг шалгарна гэсэн гэрээтэй юм байна. Үгүй бол тургуульт хэлэх ёстой. Тэгсэн чинь Adidas-аас одоо ирж байгаа тургуул, гэрээний дагуу ирж байгаа тургуул нь аврагуудын лиг сая бол Европа лигт орчлоо. Хоёр дахь удаа аврагуудын лигт бүр Европач байхгүй боллоо. Тийм учраас 10 саяг еврог Adidas буцаан төлөх. Тургуультай. Иргэн төлөвлөгцөл. Иргэн төлөвлөгцөл. Энд нөгөө нэг нодлончин бол бас юу ачиж байгаа шүү дээ. Европа лиг рүү бол цом төрүүлж л орж байгаа шүү дээ тий. Яг өөр Тийм фит төрүүлж орсон. Тий. Өөрсдийнхээ байрлалаар лигийн байрлалаар орж идэг. Тэгэхээр зооны солилцооны цонх нэлээд одоо Манчестер Юнайтедтэй хувьд би тайлбар дээр ч хэлсэн. Нэлээд толгой ажиллуулах чухал ийм солилцооны цонх. Эх олон тоглогч нар явах гэж Линделоф явж ирсэн. Гарнач юм шүү дээ. Эванс бүр яг албасэр гэрэн дуусаад явж байгаа. Эриксэн бас. Тэгээ Эриксэн хурд удаашруулад байгаа маа бол тэр юу н байгаа боловч те нөгөө тоглолтыг уншаад байгаа боловч өөрийн хурд нэг юм удаад. Тэгээд Манчестер мөрлөгөөс Аморын ер нь өөрөө бол яг л одоо нэг өөрийнхөө тоглолтыг нөгөө нэг байрлалаар л тамирчдаг авчирна гэсэн үг шүү дээ. Яг л тэрэндээ зогссон. 3-4-3-аар тоглох одоо бүрэлдэхүүнээ одоо бүрдүүлнэ ч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр амаргүй л ахын те. Люк Шоу үлдэх болов юу бодож байна? Гоёг бүрдүүлж чадах нь гэдэг бол хэцүү болчиход. Гэхдээ эн чинь бүтэн солиход айгүй хэцүү. Хагас солино шүү дээ. Одоо тэмцээ нэг өсрөө нэг 5 тоглогч ирнэ шүү дээ. Одоо энэ байгаа тоглогчдоосоо үлдсэн бүрдэнэ гэсэн үг шүү. Тэгэхээр чин яах юм ба хаалгач колон сэтгэл санаанд нийцж байгаа мó нийцгүй байгаа мó. Тий. Би ихтэй нэг юм дээр гайхаад одоо санхүүгийн амир танаад байгаа байхгүй. Одоо саяны тоглолтын араас 200 ажилтан шууд ингээд цомхотох юм байна тийм. Тэгснээ Фергид нэг жил болгоно нэг тийм урамшуул маягийн бонус өгдөг байсан юм байна шүү дээ. Тийм нөгөө нэг юм. Тэрийг бүр ингээд болиулъя гэж байгаа. За яг бол үйл нэг 50% ядаж үлдээе гэдэг. Тэгээ ингээд санхүүгээ ингээд багаарч гисэн танаад байгаа баг солилцоо 8-ын дээр харин мөнгө гарах болов. Уу яг хүмүүсээ зарж иж авах болов. Чин Rashford 40 саягаа тавьсан байлээ л дээ. Rashford бол 40 саяд бол зарагдчих واخ. Би бол тэгж бодож байгаа. Тэгээ Aston Villa бол бид нар 40-оор болохгүй гэсэн юм бэл. Тэгээ яг Aston Villa-гаас өөр баг авна шүү дээ Rashford. Би бол тэгж л бодож. Яг би нөгөө Rashford-ийн фэн болохоор өмөрөөдөж магадгүй. Гэхдээ ер нь бол би Rashford-ыг зах зээл дээр нэг 40-л хүрчих байлгүй дээ гэсэн. 40-л боломж юм уу? Болоод байгаа. Тэгээд дээрэс нь авчих багууд бол байгаа байх гэж би. Манай чинь нас мас нь гайгүй шүү дээ. Гайгүй. Италид бол 40-ыг төлөө. Тэгээ манай Барса гой хүртэлнэр холбогдсон л явж байгаа. Багш одоо зүүн зүгүүртэй нэг байхгүй байгаа шүү. Тэгэд яг нөгөө хин яг өндөр жишээ нь юу Битис бол хэнийг авчих бах? Антоник. Одоо авахал болж ах шиг байна тий. Зүгээр хэд гэж үнэлэх юм байна. Битис гэхдээ бас тийм баян баг биш шүү дээ бас. Бүр өндөр тогтоогч бол хэцүү. За авч чадахгүй байна өө гэдэг ингээ тий. Оронд нь машин оролцуулах уу гэж сууж мэдээ. Тийм үстэй. Битис чи хөөрхий тийм үстэй. За, зооны солилцооны цонх тэгээд нэлээд одоо хүлээлттэй байна Манчестер Юнайтед. За, ингээд Европа лигийн финал болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдээр лигийн хаалтын тойргийн тоглолтууд боллоо. Энэ дундаас нэг онцлог лигийг эхлээд ярих гэж бодож байна. Энэ бол Италийн Serie A лиг. Наполи, Интер, Милан клубүүдийн хооронд аваргын өрсөлдөөн явж байсан. Ингээд юу болсон бэ гэдгийг
хамаагүй болсон. Тэглээ. 5 цом төрлөө. Сая л яг Гол нь 300 өшөө гараа авчихсан мэт. энэ үлрэлт бол тэгээ Лукаку мундаг байлаа. Тэгээд Мактомини бол үнэхээр том одоо үүрэг гүйцэтгэлээ шүү дээ, тийм. Үлрэлийн шилдэг тоглогч байх эрхтэй тогссон Мактомини. Тэгээд ялангуяа сайн нэг амар гол агаас тийм. Ийм шийдвэрлэх хүчтэй ингээд гойдж шүү дээ. Наполигоос одоо өөр тоглогчд өгье гэхээр зэрэг одоо хин Лукаку л арай ойртох уу? Яг Мактомини шиг тийм тогсон тоглож байхгүй. Тийм баг. Мактомини шиг баг бүтэн үлрэл чилж явлаа шүү дээ. Баг тэгээд ингээд дандаа нэг юм гоё эрен ингээд хүмүүсийн эрен байгаад байна шүү дээ, тийм байгаас тээ. Одоо Марк Хамшкийн одоо Кавани Маванигийн үе гэж байлаа, тийм үстэй. Тэр үе чинь бас л үнэхээр хүчрэг Наполи байсан бол дараа нь нодлон жил ихэд чинь Осимен, Хвича гэдэг одоо байхгүй байгаа хүмүүсийн нуруунд. Тэрний өмнө Лус Мөрел, Запата, Мапатагийн үед бас нэг юм үе байгаад л байгаас Наполи ерөөс унж өгөхгүй. Хин нэг нь заавал одоо багийн гоё. Тэгтэл ингээд энэ жил одоо Наполи за одоо хүмүүс Хвича явсан гэтэл Мактомини, Лукаку гэдэг ингээд хүмүүс гараал ирж байгаа байхгүй тий. Тэгээд Ромос одоо урагших бүс нутгаас ер нь Сери А-гийн аваргаар хэр орогтой тодордгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм дана хойд болон одоо зүүн хэсгээс бол одоо Сери А-гийн аварга тодорд тий. Тэгээд Ромос урагш урд бүсээс одоо ингэ сүүлийн 3 жилд 2 дахь удаага Наполи л авч байна тий. Энэ Марадоногийн үед 89 91 гээд 2 удаа Сери А-гийн аварга болж тэгээд энэ цэнгэлт хүртэл Марадоно гэдэг нэртэй шүү дээ. Одоо Марадоногийн Тэгтэл ингээд одоо ингээд 2 удаа авд юм байна. Тэгэхдээ одоо ингээд Кавани, Инсине одоо хин байд юм те. Тэр бүрэлдэхүүн одоогийн бүрэлдэхүүн хоёр зүгээр аль нь зузаан бэ? Тэр бүрэлдэхүүн зузаан гэж би бодно. Кавани болон Марк Хамшик, Инсине тэгээд нөгөө хин байгаа шүү дээ. Дрис Мертенс байгаа. Тэгээд нөгөө бас нэг турк байгаа. Айгу хүчрэх бүрэлдэхүүн шүү дээ тэр чинь. Хамгаалт нь Кулибали байдаг шүү дээ. Нэг хоёр тордог үлрэлтэй. Тэгээд нэг хэсэг Гонзало Хигуэн хайдрыг аваад бас нөгөө нэг Франц нөхөр хэн блээд байна. Биш ээ нөгөө Аргентин нөхөр чинь Игуан байсан тийм. Товтлогчоор нь Гонзало Игуан тоглож байсан шүү дээ. Бас нэг жижигхэн богдгор Аргентин чинь тэр мэр байсан шүү дээ. Нэр нь орж ирэхгүй нөгөө. Тийм нэр нь орж ирэхгүй харин тийм. Царай нь байгаад байгаа шүү дээ аврагын тийм. Аргентины тийм. Наполи ерөөсөө ингээд Сери А-гийн түүхийг харах юм бол сүүлийн 15 улирал буюу 10-аас 11 улирлаас хоошо ердөө 2 дахь удаагаа л хамгийн сүүлийн тойрог дээр авраг тодорхойж байгаа юм. Ezequiel Lavezzi. Яг байна. Атма. Юун дээр 22 онд AC Milan лигийн авраг болоход сүүлийн тойрог тодорхойлсон. Тэгээд сая 25 онд Наполи Интерийн хооронд өрсөлдөөн болоо сүүлийн тойрогт авраг тодорлоо. Скот Мактомини лигийн одоо шилдэг тоглогч буюу MVP гэсэн бүр яг аль бисны нэр нь бол тийм шагналыг бол авсан. Энэ үлрэл хагас хамгаалагч нар дотроо түүний хувьд 12 гоолыг оруулсан үзүүлэлтээр бол тэргүүлсэн. Энэ 12-ийнх нь бүр онцгойг нь хэлж өгөх юм бол тодруулж хэлэх юм бол энэ 12 гоолын 8 нь тоглолт тэг байх үед буюу ямар нэгэн гоол ороогүй байх үед оруулсан гоолууд байна. Тэгэхээр ерөөсөө тоглолтын салхийг хагасан гоолыг Скот Мактомини дандаа яг энэ үлрэл чухал мөчүүд дээр оруулсан. Багтаа дандаа тэргүүлийг авчирсан гоолуудыг оруулж байжээ гэж. За дээрэс нь Сери А-гийн түүхэнд байгаагүй нэгэн рекорд тогтоогдсон. Тэр нь урд жилийнх нь 10 дугаар байрын баг эх жил нь төрүүлсэн ийм тохиолдол. Ер нь бол дандаа л одоо нөгөө Ювентус өнгөрсөн жил чинь бүр тийм хойно орчлоо. Интер гээд ард орсон. Өнгөрсөн жил хэцүү байсан тий. Өнгөрсөн жил хэцүү. Интер гээд дандаа тэр чинь өөрөөсөө аврагуудын лигт ордог 3 4 за 5 дугаар байрны багч юм. Өнгөрсөн жил чинь тасалжуулагч юм байла. Хэд сольсон тасалжуулагч байдаг. Нэг тийм олигтой тасалжуулагч. Учир нь Спалетти нөгөө нэг өнгөрсөн үеэр Хүрлэгүүтэй явцсан шүү. авраг олонготой явцсан. Тэгээ 2-3 солигдсон хийж байлаа. Мартчих. Нэг олигтой маа. 2-3 солигдсон. За ийм зүйл байна. Тэгээ зөв үнэ авлаа тий. Антонио Конте ирлээ. Антонио Конте Сери А-ligt 3 өөр багтаа төрүүлсэн одоо анхны сахижуулагч болсон байлээ. Наполи гэхдээ би нөгөө яг эхний тойргийн тоглолтын санаж байна. Веронад 3 тэгэр эхэлсэн. 3 тэгэр хожигдож эхэлсэн. Тэгээл баган шүүмжил дагуулсан. За 38 дугаар тойргийн буюу сүүлийн тойргийн үр дүн хэдүүлээ. Стиличээч. Гайгүйтэй гэж байна. За энэ Интер бол нөгөө хождгоор хожсон комог сүүлийн 2 толд хоёулаа хожиж байх гэж бид нар ярьж байсан. Тэгээд тэр ёсоор болсон.
За Болони бол Женуад хожигдсон, Милан хожижсэн ч дээшээ орох ямар ч ирэхгүй. Боломжгүй байлаа. За Атланта хожигдсон ч Европ ирэхтэйгээ. За харин нэг зүйл болсон тэр харамсалтай зүйл нь Лацио. Лече буюу одоо нөө гутлын хойд өсгий дээр байдаг багийнхан доод лиг рүү унах гэсэн юм аа. Энд хожоогүй бол ер нь унана. Ер нь тэнцээ. Лече юу? Тий. Тэгээд тим аюултай нөхцөл байдалд Лацио Европын эрхээ хадгалж үлдэх. Яа. Хожууд Европа лиг рүү Тий. байранда тэнцээд үлдчихэд Хос орчих. юу лээ нөгөө Конференц. конференц гэдээ байжсэн газар хожигдоод бүр юуч болчихж байгаа. Юу ч болсон. Харин Яаж жахад ардаас нь Фиорентина хоцсон байт юм аа. Венеци Ювентус 2-3-2 шүү. Рома бас л 4-өр орох төгөлөө шүү дээ. Гэхдээ Ювентус оноо алдахад Рома 4-т орох байсан тий. Зиг хойрхон л байлаа да. Гэтэ яг Венеци ер нь арай их тавьчирсан бол бас. Гэхдээ энэ сэр доотлын 3 Рома, Фиорентина, Ювентус 3 бол 3 хүчтэй багийг ер нь хоцсон байгаа аахгүй. тий. Торино, Рома, Торино бол За яг Венециг хүчтэй гэхгүй бай. Гэхдээ Удинесе Торино 2 бол хэцүү шттэ. Удине Фиорентинагийн тоглолтын дээр бүр хамгийн сүүлд 82 дахь минутанд Мойс Кин хожлын голыг оруулж 3-2 харьцсан. Чи зочин баг hodin банд авчихсан шүү дээ. 8 баг шүү. Удинесе Торино 2 ч юм бол Премьер лигээр ярих юм бол Вест Хэм, Кристал 2 шттэ. Бас хэцүү байхгүй. Тий. Ёстой хэцүү юм боллоо. За хүсдэгтийг хараад харуул илүү ойлгомжтой болох байлгүй дээ. Эхний дөрөв аврагуудын лигт ингээ орчиж байгаа Рома ерөөсөө яг л таслуулчлаа. Хон явсан. Тий. Яг л одоо нөгөө хин шиг Дортмунд шиг барьж орж ирлээ. Орж ирлээ. Фиорентина харин одоо ингээд Одоо залхсан байлгүй дээ юунаас. Конференцээс. үгүй конференцтой дахиад. Энэ тийм үү? Тийм конференц доо. Тэгээд юу бид нар одоо ингээд 3 жил дараалж үзлээ. 2 финалтлаа. Одоо энэ тэмцээнд чинь тоглохгүй гэсэн юм шүү. 2 финалдаа сая шүгийн дөрөвс. Сая шүгийн дөрөв. Тэгээд сая дахиад конференц. Одоо тэгвэл дахиад шүгийн дөрөв шиг хэрэгжил. Яа. Дахиад шүгийн дөрөв. Бүх хөлрөлт нь орлоо шүү. Ирчил нөгөө Ноттингем орж ирж штэ. Түрүүж ижил ер нь. За Лацио бол яг вэ энэ бүрэлдэхүүн дээр айгүй тийм богинохон хугацаанд нөгөө шилжиж төлөвлөгөө өөрчлөлт хийгээд айгүй сайжирчвуу гэж бодсон чинь өөр нь бол энэ жил номисороо бол унах жил нээсэн. Тэгсэн унаагүй айгүй хөөрхөн. Тэгээ барин 5 6 тоглолт юм дөрөвт явж исэн мэт. Тэгсэн. Харин тийм ээ. Тэгээ нөгөө нэг яалчгүй булаяад яамяа чинь одоо халаагаах цаг болжээ. Болж Педроч одоо харалт 37 8-тай хүн багийг чирж штт. Педроч өвчнөө гол. Лацио за Идэрл тэгэлдлээ те. Энэ жилийн ярих юм нь Идэрл тэгэлдлээ. Интерт гай боллоо. Тэглээ. За Болони Италийн цомд дөрүүлж Европа лигийн эрх авсан. Тэрэнд яг аврагуудын лигийн эрх авсан багуудаас Италийн цомд дөрүүлсэн бол Лацио конференц дээр буухан. Тий. Үгүй учраас дахиад конференцтай Фиорентина үзэхэр боллоо ингээд. За эх жил бол Италиас бол хүчрэхэг дөрвөн баг орж ирэх нэ. Яг тэгэх нь 10 дэлэх тийм ээ. Европод гэсэн Рома бол Рома Болони 2 бол Айтаан тоглох واخ уу тий. Болони аврагуудын лиг бол арай хурцсан л та сая. Европад бол гайгүй хаа. Болони гайгүй ч Европа лигт бол Болони одоо энэ зам бас хин хинийгээ зарах юм байгаа. Цаадууч бас нөгөө нэг 10 лангийн имбүү хараад алгаа тостгол улсууд шүү дээ. Тийм ээ. Нэг Аргентин товчч нарыг бас зүгээр байхгүй. тасалжуулагч нь бас 20 лангийн имбүү хараад хормоогоо тостдог улсууд шүү дээ. Ер нь бол. за харчлаа тийм ээ. Испанийн Ла Лиг руу шилжнэ. Испанийн Ла Лиг өнгөрсөн 7 хоногт бас хаалтын тойргийн өнгөрсөн амралтын өдрийн хаалтын тойргийн тоглолтуудаа хийсэн. За энэ дундаас онцлох зүйл гэвэл ерөөсөө яг сүүлийн тойргийн тоглолт болохын урд өдөр Лука Модрич гэригээс сунгахгүй болсон энэ одоо Лука Модричийн сүүлийн тоглолт болно гэдгийг бол албасаар зарласан. Ингээд Модричийн Реал Мадрид өнгөрүүлсэн зам нь бол үзүүлэлтүүдийг хамтдаа. Харин 591 тоглолтод 43 гол 95 голын дамжуулалт аврагуудын лигт 6 удаа төрүүлсэн, Ла Лиг 4 төрүүлсэн, Испанийн цомд 2хан төрүүлсэн. За клубүүдийн дэлхийн авраг, Испанийн супер цом, Европын супер цом тус бүр 5 төрүүлсэн. Сая Интерконтинентал гэж заваарг л хуучин форматын клубийн дэлхийн аврагт 28 цомтой гэх шиг боллоо лээ шүү. 28 цомтой буюу Реал Мадридын түнхэнд хамгийн олон цом өргөсөн тоглогч бол ийхүү Реал Мадридын аврагт болсон. За хувийн шагналд бол тэгээд оны FIFA-гийн оны шилдэг Ballon d'Or, UEFA-гийн оны шилдэг мэтлэн 18 онд чинь тэгээ Реал нь аврагуудын лиг төрүүлээ шигшээ финалтцсан. Энэ хүн чинь тэгээд тэр Тоттенхэмийн 17 жилийн өмнөх сүүлчийн цом дээр байж байгаа үст. Байхгүй. Тэр бүрэлдэхүүн нарай байд. Дараа нь орж ирсэн баг. Тийм дараа нь орж ирсэн тийм ээ. За 27 настай байлаа. 27 настайдаа нэг ч цом байгаагүй хүн
Реал Мадрид ирээд 28 цомоо хүртээд явахаар боллоо. Тэгээ зодог тайлж гинөө. Лука Модрич хажих бай. Хаачих бай мэдгүй. Тэгээ юу шууд мэдээлэлээр юу Модрич уг нь зүгээр 1 жил үлдчихье гэсэн юм байл. Реал та. Гэрээ нөдлөн бас дуусчаад нэгээр 3 удаа сонгоцсон. Тэгээд за одоо бол ер нь дэм явахаа л гэсэн юм шиг байл шүү дээ. Реал өөрсдөө. Гэхдээ одоо тэгээд Реал төвийн хагас дээр одоо ийм ухаалаг тоглогч олж ирэх шаардлага. Төвийн хагас угаас авна гэдэг чинь. Тони Кросс чинь Өнгөрсөн жил зодог тайлсан. зодог тайлсан тий. Одоо тэгээд байгаа хүмүүс маань яг энэ Модрич, Тони Кросс хоёр шиг ийм ухаалаг хүмүүс биш байгаад байхгүй. Тэгэхээр Кевин Де Бройныг авчраад 2 жил харуулъя. Энэ цог авна гэдэг чинь. Энэ цаг өгөхгүй байл үү. Энэ цог Челси тийм Яаж Хэдэн лангийн юу яаж байгаа Челси чинь нэг тийм 100-аас нааш 120-оор авсан тий. 10 лангийн имбүү хараад алгаас Челси бол авсан хүмүүс биш. Тий. За Бройн бол 92 оных шүү тий. Тэгээ Анжело Штилер гэнэ Штутгартын хагас хамгаалагч бас яригдчихлаа. Ер нь нэг хагас хамгаалагч авна л гэдэг. Бахвасаар арга байхгүй л те. Реал тэгээд одоо байгаа. яг одоо ингээд Лука Модрич Реал Мадридыг орхисноор ингээд яг Реалын яг нэгэн 90 цагийг тодорхойлжсэн. Одоо хоёр агуу хагас хамгаалагч үе ингээд аль биесээр дуусч ийн л да тий. Тони Кросс, Лука Модрич Касемирог оруулал тий. Яг Касемирог дараа нь Чомен бол одоо бас нөгөө нэг оролж тоглож чадчихсан тий. Яг цэвэрлэгснэр нь солигдоод л. тий яг тэр гур багт гэсэн үнэхээр мундаг байсан. Гэхдээ яг тэр гураас арай илүү жоохон онцлох юм бол яалтчгүй Лука Модрич, Тони Кросс шиг ийм хоёр хагас хамгаалагчтай байхад бол ер нь зүгээр ямар ч багийг зогсоож чадна талбай юу ярих юм бэ? Тий, дээр яг үнэндээ энтэй юу ярих юм бэ? Тони Кросс бол бүр үнэхээр төгс техниктэй хагас хамгаалагч байсан тийм ээ. Маш төгс техниктэй. Ер нь Тони Кроссын тоглолтыг харж байхад бид нар хизээч тийм жижиг техникийн алдыг хизээч харахгүй Тони Кросс бүр маш цэмцгэр бөгөөд үр дүнтэй. Маш одоо тийм дутуу дамжуул хөлөмгийг маш амархан юм шиг тоглож харагдуул. Яарсан хөдөлгөөн харахгүй. Тий, тэгээ нөгөө талаар Лука Модрич бол өөрөө тий ямар тийм бөмбөгтэй маш талбайн төвчин маш бага орон зай шүү дээ тий. Бүх тоглогчд орж ирдэг. Тэр бага орон зайд Лука Модрич бөмбөгт залдаг, тоглолтыг одоо найруулдаг, хуваарлдаг ийм хагас хамгаалагч. Ер нь дэлхийн хөлбөмбөгийн төвөнд бол маш ховор байсан. Тийм ээ. Тэгэхээр ийм хоёр агуу хагас хамгаалагч ингээд хоёулаа Реалыг бол орхиж чинь. Тэгээд энэ хоёрын одоо тэр их орон зайг тий, тэр их одоо агуугт ур чадвар чадамжийг тий одоо Реал Мадрид бол нөхөх одоо тийм даалгавартай үлдэж чинь үнэхээр довтлохондоо агуу, хамгаалтандаа агуу ийм байдаг ч ийм бүрэлдэхүүн байгаа ч гэсэн төвийн хагас хамгаалтан дээр л одоо гол энэ хоёр тоглогчийн нөх тоглогчдыг олох шаардлага болж байна да тий. Одоо нэгэн цаг үед Барсагийн Шави Инеста гэдэг шиг тийм үү? Шави Инеста Бускетс юус хайж болохгүй шүү дээ. Уул нь Реал чинь 3 жил дараалал солилцооны цонхоор хагас хамгаалагч авсан шүү дээ. Тий. Чуамини, Камавинга гэл. Тэгэл уг нь энэ гурвын ерөнхийдөө бас бэлдэх халааг нь болгож л авч байгаа шүү дээ. Сид явж яг энэ гуравт яагаад шүрхгүй л байна. Тийм тэгээд юунаас Тони Кросс шиг те Лука Модричийн тоглогчид бас ховор төрж байгаа л та. Яг үндэ бол те Лука Модрич бол за Хорватын төдийгүй те дэлхийн хөлбөмбөгийн төвхөнд хамгийн агуу тоглогчдын нэг гэхэд бол зөөсөр орно л гэж бодчих те. Энэ бол бас маш ховор чадвартай тоглогч те. Тэгээд талбайн төвд их жижигхэн тоглогчтэй. Тэгсэн хэрнээ тэмцэн бөмбөг ер нь хэр харагтаа алдахгүй бөмбөг таслан те тоглолт найруулна ингээд хамгийн гол нэр ухаалаг шийдвэрүүд нь л ерөөсөө ухаанаараа тоглож байгаа те. Энэ бол гайхалтай чадвар. Тэгээ одоо ч 41-тэй хүн шүү дээ тий. Йоо. Тэгээд айгүй тийм орж гол моол нь бол юу юм бэ тий. Реал Мадрид ч өөрөө одоо эзэн хааны баг. Тэр нэг юм элит нэг юм 40 мянга техник чанар байдаг шүү дээ тий. Харагддаг шүү дээ. Ер нь Флорентино Перес аль нэг тоглогч ингэж орхиход ингэж нөлөөс туслуулж тохиолдол байгаа юм тий. Зиданыг явах ч гэсэн үйлж байгаагүй тий. Гэхдээ одоо Раул Мараулыг явахад Зиданыг явах байгаагүй нэр. Жишээ нь Раул энтриг явахад бол одоо Реал Мадридийнхан бол харамсаж байсан байлгүй дээ. Гэхдээ яг нэг Раулгаас албаасаар үдээгүй л тий. Гэхдээ харин онцгүй байхгүй. Реал угаасаа ер нь анзаар олон жил дэмжлээ. Домгуудаа жоохон онцгүй явал. Рамос биш. Гути мути гайгүй явсан. Гутиг ч гэсэн тэгэл өөр. Рамосыг бол нэг өлегтэй үдээ. Яг өмнө нөгөө нэг тоглогчт нүрээ зарлчих юм бол аюу Касиас байна тий. Одоо Зиданыг явж байхад бол аюу гоё тийм бүдэлт хийжсэн тий. Тэгээд сүүлд бол өнгөрсөн жил бол Тони Кроссыг бол бас ер нь жоохон ялгуурлаад идэв юм уу? Роналдогоо яаж явуулсан юм бэ? Роналдо өөрөө гинтл вирус боллоо юу гэсэн явлаа л гэсэн. 18 он Зидан явал за Роналдо нэг хэдэн өдрийн дараа би Реалыг орхилоо гэсэн шүү дээ. Тэр өстө амар толгой. Тэгэхээр бол юу яг нэг тоглогчт нь өөртөө зарлчих юм бол нөгөө нэг маш гоё үдэлт явдаг. Тоглогчт нь зарлаагүй үед бол клуб жоохон
Тэгээд би явуулж яг Цэнгэлийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд одоо энэ Тони Кросс, Лука Модрич хоёрыг байхад ядчил энэ баг маш сахилга баттай цэвэр цэмцгэр тэглгүй тийм үстэй хинч тэнд одоо элдв янз аашлахад одоо Модрич тэр хоёр нэг ингээд нэг нүднийхээ болонгаар харна үстэй. Тэгэхэд л хүн за гэж бие барих хэмжээний энэ хоёр ховц солихорын дэж яхад бол яа хинч реалын соёл гэдэг юм байж байгаа. Тэгээ энэ хоёр үнэхээр одоо агуу хоёр тоглогч. Одоо ингээд хүлэмгийг Респект. Реалыг өгч जैन тий. Тэгээ Лука Модрич шиг бид нар дараа жилийн дэлхийн аваргаар харах байхаа. Шигшээд энэ харж магадгүй. Лука Модрич дараа жилийн дэлхийн аваргаар зодыг талих байхаа тий. Үнэхээр бид нараас агуу гоё одоо хүлэмгчнийг тий тоглогчийг ингэж үзэх завшаан бол байлаа гэж хэлмээр байна. Ковачч тэгэл үзэх юм байлгүй дээ тий. Шигшээ тий. Дараа нь за түүнээс гадна Карло Анчелотти Альбио Реал Мадридыг сая 5 сар шар малгайтан болцсон явж байл. өдрөө нэр шар болсон. Шар малгайтан болцсон. за 2 удаа Реал Мадрид ирлээ. Тэгээд 13 онд ирээд 15 онд халагдчихсэн. За 21 онд ирээд 25 онд гэрээгээ дуусгаад нөхөө явлаа. За энэ хоёр хугацаанд хожил авсан, тэнцээ авсан, хожигдсон хувийг нь зориуд гаргасан. Түүнээс гадна авсан цомуудын бас харагдж байна. Аврагуудын лигт Реал Мадридтэй 3 төрүүллээ. Ла Лигт 2 төрүүллээ. За Копа дель Рейд 2 төрүүллээ. Клубүүдийн дахиад 2 төрүүллээ гэх мэтлээ. Агуу цомт байсангүй Карло Анчелотти Реалтай тий. Амар. Зидан энэ хоёрыг одоо мэдэхгүй одоо. Зарим хүмүүс дээр доор нь оруулаад байд. Би бол тэгээ хоёулаа агуу гурхан байна. Тий. Тэгээ Анчелотти хамгийн гол нь дээр 14 оны аврагуудын лиг байна шүү дээ. Одоо 2002 оноос хойш төрүүлээгүй. Одоо яг нэг 10 дахь цом авах гал 10 гаруй жил болсон үед бол тэгээ 14 онд тэгж төрүүлж иж тэр дараагийн цомнууд бас 9 юм бол ирч боддог. Тэглгүй байх тий. 16 14 онд чинь Зидан Анчелотти хоёр хамтдаа. Анчелотти Кристиано Роналдотой маань холбоотой л доо. Роналдо гэдэг тэр нэг юу гэдэг нэг тийм бүглөөг нээж өгсөн хүн нь бол тийм ээ. Анчелоттойгоо. Тэгээ энэ үлрэлт яг хуу миний зүгээр анзаарснаар ингээд сошиал дээр ч гэсэн дээр Реал Мадридын фанатууд өөрсдөө ингээд Анчелоттиг айгүйх шүүмжилж ийсэн л та. Одоо ер нь явах цаг нь болсон ч гэдэг юм. Өөрөөр энэ хүнээс одоо ер нь юм гарахгүй нэ тэр тий. Тэгсэн чинь Билбаогийн дасгалжуулагч одоо Эрнесто Валверде Барсадаас ажиллаж исэн. Энэ үлрэлт яг тэр шүүмжлийн дараа тэгж хэлсэн л дээ. Хэрвээ Анчелоттиг шүүмжилж байгаа юм бол ер нь магтуулах дасгалжуулагч байхгүй шүү дээ. Яг зөв. Бичилсэн баг. Дасгалжуулагч хүний ажлыг дасгалжуулагч нар нь илүү сайн ойлгодог юм байна. Тэгээд угаасаа Анчелоттитой ер нь яриадах юм байхгүй шүү дээ. Тэгвэл Валверде ч өөрөө бас дэлхийн үлгийн түүхэнд бас анти рекордуудыг хийсэн хүн шүү дээ. Тийм үстэй. Бас дахиад big respect. Анчелотти, Лука Модрич. Тэгэхээр бас хоёулаа ингээд тэр сүүлд тоглолт дуусчаад тэрвэрлдээд ингээд баяртай гэдэг Бернабеуд Анчелотти бас нөлөө суулгаж ийлээ тий. Дотроо харж ажиллаа шүү. Тийм ээ. Одоо энэ хүн эргэж Европт ирэхгүй ч гэж магадгүй. Тийм Анчелотти өөрөө тэгж хэлсэн. Би Реал Мадридыг одоо ингээд орхиж чинь дахиж өөр клубт ер нь бол очиж чадахгүй байхаа гэж хэлсэн. Тийм учраас сая Бразилийн шгшээгийн саналыг авлаа зүгээр магадгүй дараа нь юу гэдэг чинь тийм ээ одоо Италийн шгшээг тасгалжуулагч юм уу эсвэл өөр Европын том улсуудын шгшээгийг зүгээр тасгалжуулах зүгээр урилга авах бол үүсэхгүй. За клубт ирлээ гэхэд хин шиг Клаудио Ренери шиг тийм нэг сэтгэлийн дуудлагаар л ирэх багтаа тийм. Байнгын клуб ч юм бол байнгын ажиллагаа. Тийм үстэй. Тийм шүү дээ. Ерөөсө өдөр болгон хуруугаад өрнө шүү дээ. Тэнгүүд туншуулна. Тэгээ хуралдсан тийм үстэй. Өдөр болгон зэмлүүлнэ. Бараг нэг хоноол дахиад тоглолттой тэр болгоны ард анализ хийн тэгэл дүнэлт бүүн ажил. Шигшээ бол хамаагүй юутай л да. Амралттай л да. Тийм гэрээсээ ажиллах боломж бас ихтэй. Тэгээд бас одоо ингээд нэг өндөр түвшний хөлбөмбөгийн дасгалжуулагч нар байгаа. Тэгээд менежерүүд байгаа. Тэгээд яг эдгээр одоо хүмүүсийн яг ажлыг нэг тодорхойлсон одоо яг хэсэг маш оновчтой тодорхойлсон хэсэг Арсен Венгерийн өөрийнх нь ном дотор бол байдаг. Юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр там диважин хосолсон эн чин одоо зам харахгүй штэ энэ топ түвшний одоо клубын дасгалжуулагч гэдэг бол нэг өдөр шүмжлүүлээд там давчин хэрвээ аятаахан тоглох юм бол диважин залгад. Ерөөсөө л энэ хоёр туйл руу савлж идэг. Тийм байна гэж. Баг тийм боломж авахгүй. Ялангуяа топ түвшний топ багууд нь дасгалжуулагч нар бол ерөөсөө л энэ хоёр туйл дээр л байдаг. Дундын юм байхгүй. Тийм учраас бодолт байна гэж байхгүй. Тийм байхгүй. Тиймээс бол одоо хэр баргийн одоо хүний даах ажил бол биш ээ гэж одоо хэлсэн байдаг тий. За тэгэхээр энэ ажил орхиж байгаа юм байна. Шгшээ агруу очижээ гэж тий. Шгшээ агруу очсон. За ямар ч тач юм боллоо. Хэдүүлээ ямар нэгэн тойм үзэхгүй шууд үр дүн хүснэгтийг дараалаад
Харъя. За сүүлийн тойрогт онцгой юм гэвэл Атлетико дээр хэтрик. Тийм Сөөрлөт сэлгээгээр орж ирээд хэтрик хийсэн мөр. 30 минут тоглоод. За энэ хүн чинь голын одоо Гол нь 20 хүрээгүй л тий. яг 20. Яг 20 болж байна. тийм голын нөгөө нэг юу цоорно гэдэг шиг тий. Нэг хийвэл баслаа. Тий. Айхтар юм болж байна. За сая тийм том яриадсан Валвердегийн баг бол тэнд ажилласан байгаа. Тий. Тий, Барселонад 3-гийн харьцаатаар орж ирсэн. Энэ дээр Роберт Левандовски дубль Барсагийн төлөө 100 дахь гол байсан. За тий, бас энэ түүхэн үйл Тэгээ явдлаа. гурван Левандовски багийн баяр гэж. Ер нь төрүүлж байгаа Барсагийнхаа нэг алгадсан баяр үргэлээ. Барселона гэхээр гайхалтай байлаа энэ жил. Өнгөрсөн 7 хоногт нөгөө цом өргөчөөд тэгээд яг тэр цом өргөж байгаа агшных нь бичлэг хараад байдгүй. Гэсэн чинь Барсагийн өөрсдөө нь YouTube хуудас дээр орсон чинь тэр одоо Португалийн лалдаа авах та. Яг цом өргөж байгаа агшных нь наан гэх нөгөө цом байсан подиумыг тавьчихсан. Тэг яг өргөж байгаа агшны талдалцсан видео байгаа. Тэгээ ерөөсөө би өнөөдрийн дугаарт Барсагийн цом өргөсөн видеог оруулъя гэдэг. Тийм юу гарч ирээгүй юм байна тий. Байхгүй тий. За ингээ Барселона 88 оноотойгоор Испани Ла Лигийн 2025 оны авар голлоо баяр үргье. 28 тул байгаа юм. Барселоногийнхаа фэнүүдэд баяр үргье. Дээрээс нь 100 гол оруулсан. Цомоодоо баяр үргье гэдэг шиг. 17 оноос хойш анхны тохиолдол юм билээ. Ла Лигт. 100 болоо. 100 гол оруулсан. За Реал удаалсан, Атлетико 3-т орсон. 5 баг аваргуудын лигт орно. Билбао Реал Суулзаа гол орлоо. орох нь байна. За Битис бол угаасаа нэлээд холдчихсан байсан. За маш 5 нэгт баг одоо Селта Европод Испанис тий. Райо харин сүүлийн тойрогт Осасуна яах нь их нү гэж Виареал бол нягт үзэх баха. Зүгээр яг Билбао ч сая одоо талбай дээр пеналд оролцож болохоор байхад л Тас юу юм Мултарсан баг шүү, тий. Билбао Виареал хоёр бас дээрээсээ ингээ харахаар яг нөөц муутай юм а тий. Одоо ингээ бүрэлдэхүүний Ла зузаан Лигтээ тий Ла Лигтээ нэлээд анхаарал хандуулах юм бол нөгөө Европын цом хаягдчих магадгүй юм байна тий. Райо сүүлийн тойрогт конференц лиг ирэх нь баталгаажсан. Тоглолт дуусаад өөрсдөө нөгөө уцаараа үздэг штеп. Нөгөө Осасунагийн тоглолтыг. Тэгж жагаад ямартаач конференц лигт бас энэ чинь Райо түүхэндээ баг авахтай. За магадгүй шүү. Селта бол юу 2000-ад оны их үед бүр аваргуудын лигт орж ирсэн. Стовой, Карпин энэ төр. Валери Карпин тай үед тийм ээ. энэ нөгөө Битис чинь Европ лиг юм байна тий. Орхон баталгаажсан. Одоо ингээ конференц лигийн пенальт байгаа баг маань Европоор төвшөө агч байгаа юм шүү дээ. Тий. Хожигдсон ч Европа лигт орно гэж. Орно гэж. Заавал орно гэж юм тий. За Селта ч ер нь одлон Осасуна ингээ бөмбөний Осасуна бөмбөний зөрүүгээр мултарч байгаа шүү дээ конференц руу орох байснаа. Баг хоорондын тоглолт. Хоорондын тоглолт. За ийм зүйлс боллоо. За цаг нэлээ явсан маань хэдүүлээ эхний хэсгээ өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад Английн Премьер Лигийн сүүлийн тойргийн мэдээллээр олцголно. Нэвтрүүлэгт эргээд автаа мөрлөө зөвчтэй 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээр Английн Премьер Лигийн сүүлийн тойрог руу шилжиж. Сүүлийн тойргийн онцлог нь аваргуудын лигийн 3 их аж 5 багт очих боломжтой ийм одоо эзэгтэй нөхцөл байдал байлаа. Ингээд яг тэр байрны төлөө хөрсөлдөөн байсан 2 багийн тоглолтын таймыг эхлээд үзье. Энэ бол City Ground, Nottingham, Chelsea-ийн тоглолтын тайм байна. Зя Цэнхэр мөсгөлтэй баг бол Зулс сарын баярын үеэр Премьер Лигийн 2 дугаар байранд явж байсан. Нөгөө улаан мөсгөлтэй баг бол бүр баг сарын өмнө 3 дугаар байранд явж байсан. 2 сарын өмнө багт явж байсан тий. Ийм хоёр баг. Гэхдээ хоёулаа яг энэ мөчид бол нэг нь 5 дугаар байранд, нэг нь 6 дугаар байранд орчихсон. Энэ ихнээс хийх шахсан шүү тий. Явж байгаамаа. Хин вүүд үү? Хинс Вүүд. Энэ олон айнаа чинь хараад тойруулж хайж байгааг энэ уг нь хийдгэл газар л тавь тэгээд энэ өдрөөс гол нараагүй ярав. хаалгач бас жоохон айцсан уу? Магадгүй тий. Энэ аргашаа мөргөө өгч. 2 дугаар үедээр хамгаалтын одоо нэг л алдаа гаргасан. За тэрнийг нь бол Челси бол бүрэн дүрэн ашигласан. Тооны харьцаа Colwill тий. За энэ ч нэс ингээд ойж ирсэн бөмбөгийг дутуу гоо одоо ингээд буцаагаад өгнө хөрөөлаа. Ингээ өгөнгүүт хоошоо мөргөөд лав зайлуулах хэрэгтэй байна. Заримдаа нөгөө нэг хүрэх хэрэггүй газар хүрдэг гэж л одоо яриад байдаг л та. Тэгээд хэрэггүй өнгөндөө хүрсэн. За ингээд тоглолтын үе өөр болсон. За ингээд тоглолтын төгсгөл энэ баг шүүлийн Вүүд дахиад 90 дээр нэг хүн 3 дээр энэ байманд гарсан. Энийг үл нэг хүн зүгээр газартаа авсраал усаад дуусаа шүү дээ. Тэгээд яг Nottingham-аас бол яг
2 гол оруулах том момент нь хоёулаа үүд дээр гарсан. Яг уу ингээд инглээгээд Ноттингем орохгүй л дээ аврагын лиг рүү. Энэ гол орсон ч гэсэн тийм. Нөгөө талд Челсид энэ айгүй хорлонтой юм болох байсан. Гэхдээ Челси бас орчиж байгаа. Нөгөө хоёр нь хожигдсон. Тийм. Гэхдээ чинь тэгсэн байсан бол яг уу ер нь тоглолтыг ингээд үзэл боо юм байна. Сүүлийн хэдэн минут гоё болох байсан байхгүй. Тийм, тэгстэй. Яг ариун нөгөө тоглолтууд нэрээ сонирхолтой болох байсан баг л та. Тэнцсэн бол. Нөгөө тоглолтын сүүлийн минутууд бол бүр амар байна. Челси бол энэ дээр тэнцсэн ч айлтгүй болцсон л та. Нөгөөдөл нь хожигдсон. Тийм. Астон Вилла хожигдсон, Ньюкасл хожигдсон бол байсан тий. Их одоо нөгөө хөзрөөр бол захлана гэдэг шиг энэ хоёр. Ноттингемд бол заашгүй хожил хэрэгтэй болцсон байхгүй. Тий. Захлана гэдэг шиг энэ хоёр баг эхний хагас хаалганоос нэгт цохилт бүртгүүлээгүй энэ үлрэлийн анхны тоглолт боллоо. Тий. Хаалга руу чиглэсэн цохилт нь хүртэл 3-1 шүү дээ. Тий. Хаалга оноогүй хянуур тоглосон. Хянуур тоглож. Үгүй аргагүй амар чухал тоглолт. Тий. Өстой чухал тоглолт. Мойсес Кайседо, Фрэнк Лампард 5 оны Лампардаас хойш 38 тоглолтод бүгдд нь гараанд гарсан анхны тоглогч шин. Одоо 20 жилийн дараа Челсигийн бүрэлдэхүүнд байгаа тоглогч нараас. Ийм зүйлс бол болсон байна. Челсигийн улирал ингээд тоглолтууд дууссан. Энэ улирал гарааны бүрэлдэхүүнд ирсэн нийт 11 тоглогч 38 тоглолтын дундчийг авч үзэх юм бол 24-наас 36 өдөр энэ лигийн байж бол хамгийн залуу бүрэлдэхүүнийг Челсигийн улирал тоглуулад аврагуудын лигийг ирэх авлаа. За 28-тай байсан Чилвел зээлээр явчихад байгаа тий. Тэгээг бол нэлээд дэш явах гэдэг. Үгүй энэ хит залуучин бас нөгөө нэг нөлөөлөд байгаа юм. Одоо чинь Премьер лигийн 4-р байрлал бол бас нэлээд тэмцэж орж ирж штэ. Тэгээд тэр урагшаа одоо цом өргөх мөрөхөд бол бүр айгүй хол харагдаад байгаа байхгүй. За нэлээд зайтай байгаа байхгүй. Яг одоогийн энэ байдлаар. Тэгэхээр эргчлээс бол Челсид одоо бас нэг туршлагатай ч юм уу хоёр тоглож хэрэгтэй баг тий. Тий, одоо туршлагатай гэдэг нь айхтар тийм ахмад насны гэсэн үг биш л дээ. Тийм. Дээрээс нь Челсигийн нэг асуудал байгаа нь Челсид хурдтай тоглогч алга. Яг дундын шугамд хурдтай тоглогчд байна. Кайседо гэдэг ч юм уу. Тэнгүүд нэг урд байгаа Палмер, Энцо, Мадуэке хурдтай боловч хурдан биш. Ганц Педронет бол хурд. Тэнгүүд сөрөг довтлого хийж чадахгүй. Гүйцэгдэж чинь. Тэгээ хурдтай тоглогч хэрэгтэй. Одоо тэр Стиваун хэр хурдтай мэдэхгүй байна. Тэгээ Пайз нь хэр хурдтай мэдэхгүй байна. Одоо Өмнөд Америкийн супер од болно гэж яригдж байгаа. Хоёр амраж авчирж байгаа шүү дээ одоо. Тий авцсан. Тэгээд манай Джексон ч үгүй хурдтай байсан. Джексон бол байвал хурдтай. Тий. Джексон гэхдээ цаа чинь нөгөө шууд яац шүү дээ. Улирлын гойны амралтандаа гараад явчихсан. Одоо ирэх үлрэлт эргэжтэй уулзыг яваад гэсэн. Улаан одоо. Эхний хоёр тойрмоор баг өнжил. Нэг тойрог байна. Сая сүүлийн хоёр тойрог өөрөө өчөж байгаа. Тийм. Гэхдээ нөгөө нэг өөр юу юм уу байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь өөр тэмцээн тооцохдохгүй те тэр улаан удсан. Тооцохгүй зөвхөн Англи. За, Ноттингем Челсигийн тоглолтын дээр Челси чухал 3 оног авсан. За, нөгөө тал мэдээж одоо сүүлийн тойргийн тоглолт Anfield цэнгэлт хүрээлэнд болоод Ливерпул цомоо өргөх учиртай байсан. Тэд Кристал Паласыг талбай дээр хөлөө авсан. Энэ жилийн FA цомын аваргууд биендээ одоо хүндэтгэлийн арк гаргаж байгаа. Их гоё хэлсэн. Тийм ширээ өгсөн тий. Энд ийм хамгаалтын алдаа гарцсан юм аа. Ялчгүй. Тий. Өнөөдөр нэг тий. Тэр Брэдли сан тасуулчих. Энэ голд ингээ ганцаараа суусуул яваад байгаа шүү дээ. Ливерпулийн 3 амирч гэл яваад байгаа шүү дээ. Исмаила Сар. Тий, Сар ч тэгээд энэ Ливерпул яасан ч их гол их дуртай юм шиг. Тийм ээ. Хашаарч байна Ливерпулийг. За тэгээд нэг Ливерпул бол довтлох гэж үзсэн. Нөгөө талаас Кристал Паласын хамгаалалт бол. Нэгтэйсэн. Яг Ливерпулд бол айхтар заавал хожил хэрэггүй. Гэхдээ ер нь цом авах тоглолтын дээр нэг хожигдоод дуусчмааргүй бас байсан. Тэгэлгүй байх. Ядаж тэмцээ. Яа, энэ Хендерсны хаалт. Луис Диас одоо өшгөлн. Чи нөгөө хинээ. За сүүлийн тоглолт. Тий. За Александр Арнольд ирсэн тий. Ирэх жил эзэн хааны багт очно. Тэгэхэр болсон. Бараг 6 дугаар сарда багтаач очиж магадгүй даа. Тэг бишээ 5 дугаар сарда багтаа. Одоо клубын дэлхийн авраг дээр. Тийм тоглож магадгүй даа. За ингээ 2 дугаар үед дээр хэрэг бишцээ. Граунберг худлаа жүжиглсэн гэж үзсэн. За тэгээ шүүгчийг нөгөө нэг манипуляц хийх гэж оролцсон гэдэг үндслээр бол эхний шар утсаа авсан. За хоёр дахь шар утсаа бол тэгэлсэн юм болсон. Энэ бол яа гарцаагүй доолоо утсаа бол байх шиг байлаа гэж тий. Энэ гэхдээ шууд улаан тий. Тэгээд нөө шууд шар дээр шар нэмээгүй юм уу? Шар дээр хоёр дахь шар нь баг болохоор бол байсан тийм ээ. За энэ юм жол цохилт явуулсан юм аа. Ливерпул 10-ыг үлдсэн ч гэсэн тэгээд бас юу яасан? Аврагын зангараг харуулсан. Кристал Паласыг бол шигдээсэн шүү. За тэгж жагаад гол хийсэн. Сарах
олцсон. Ингээд 29 гол хийж байна тийм ээ. За. Уг нь бол энэ чинь хэдэн 7 хоногийн өмнө 30 гол, 20 голын дамжуулалт өгнө гэж хэлсэн боловч аль алинд нь хүрч чадсангүй тий. Гоч үлрэлийнхний хагас л ер нь нэлээд өгүүлсэн байж байгаа л. Тэг яг Хавар жоогоос уучлаа. 28-18 дээр нэлээ гаццсан те. Тэглээ тий. Тэг 29-18 дээр дуусгах гэж байна тий. Тэгж Тэглээ. Удирдлагын дундуур яг нөгөө яг энэ ирчээрээ явах юм бол энэ хүний чинь гол 60-ыг дүрх гээд байна. Голын дамжуулалт 30 гарах гэдэг юм bijсэн. За тэр нь ирчэнд бол баг зэрэг саарсан. Гэхдээ Мухаммед Салах ямар ч байсан ийхүү Удирдлагын шилдэг тоглогч байсан ялцчихгүй тий. Гарцаагүй шилдэг тоглогч байсан. За аврагын баяр мэдээж Алан Хансан гэж Ливерпулд маш олон жил тоглосон Европын цомыг үргэлжилсэн, дээдлих төрүүлжсэн хамгаалагч. Ливерпулийн домгуудын нэг. Домгуудын нэг нь цомын Ян Раш Келли Далглиш нартай л зэрэгцэж яригдсан шүү дээ тий. Стивен Жерард гэж гоё ахлагч байлаа. За тэгээд ингээд 2024-өөс 25 оны Английн Премьер Лигийн авраг Ливерпул. яа, тайлбар тарчих юм шиг. Мундаг байлаа Ливерпул тий. Баяр хүргэе. Ливерпулийн Монгол тий. Ливерпулийн Монгол дахь фэнүүд нь өөрсдийн аврагын баяраа жиглэж парадын одоо жагсаалт хийсэн. Тэгээд Ливерпулийнхаа бүх фэнүүдэд Монголд байдаг бүх фэнүүдэд нь одоо баяр хүргэж алж байгаа сайн сайхныг хүсье. Тий. За ингээд Арне Шлот. Яа, 9 жилээ. Ирсэн үлрэлтээ авраг боллоо. Хоосонгүй. Мундаг мэрэгчлэлтэй байлаа. И Арне Шлотыг ирж байхдаас Нидерландын одоо юунууд хүлэмбийн юунууд болоод фэнүүд болоод Энэ ингээд эргэлзээд авч тийм үү те энэ? Тийм ээ. Тийм байна те. Тэгээд толгой молгоо дээр тавиад итгэн болчихлоо болчиход байт юм байна шүү дээ. Яалтчгүй Премьер Лигийн хаан байлаа л да энэ үлрэл те салах те. Тэгээд ер нь сүүлийн үлрэлж яг энэ дээр чинь нэг голден бутны тавдаг үстэй те. Тийм голден бутыг нөө плеймейкерээс авах шилдэг тоглогч суулж байгаа. За тэгээд бас нэмээд хэлгээд Мухаммед Салахын маань хувьд Баллон д'Орын боломж нь байсаар л байгаа. Тийм байна. Гэхдээ яг ер нь бол өөрөө бусдаас шалтгаална гэдэг шиг болчиход байгаа. Яг Баллон д'Ор автгүй маа гэхэд зүгээр топ 5 3 шорох боломж байгаа. Тийм, үгүй яг одоо нөө бусад тоглогчид нөгөө тоглолтод үргэлжилж байгаа тоглогчид байгаа даа шүү дээ. Баллон д'Орт өрсөлдөж байгаа өөртөө. Төлөвийн дэлхийн аварга шгшээг Дембеле ч одоо үдсээр байна шүү дээ. Тэгээд Мбаппе чинь тоглолттой байгаад байна тий. Тэнгүүд Салах ямар нэгэн тоглолтгүй тэгээд бусдыг хараад л суух үлдчихэд байгаа байхгүй тий. Клубын дэлхийн аваргад орохгүй. Клубын дэлхийн аварга бас дээр Мбаппе чинь галзуурчуд тэгээд авлаа шүү дээ. Тий одоо галзуурах юм бол бас магадгүй. Гэхдээ ер нь юу ах хаа аврагын дэлхийд хэрвээ Пресс төрүүлчих юм бол Дембелел баг шууд номер 1 олж ирэх байхаа тий. Үгүй тэгээд нөгөө нэг хэрвээ яг энэ байдлаараа байвал Рафиньяд ч бас боломж байсаар л байгаа. Тий. Харри Кейнд ч бас боломж байгаа юм байна. Тэр юм дээр гялцчихвол. Тэгээ Харкейн идэрч жоох хоошилчих байхаа тий. Яг одоо бодиттой нь бол юм биш шүү. тий. Гол бас олон байна. Тэгээ Бундслиг төрүүлсэн байна. Энэ үуч бас байна шүү. Тэгээ хажууд тэгээд одоо Салах бүр олон гоолын дамжуулалт олон гоол тий. Үгүй цом нөлөөлнө. Хідэн цомтой бай гэдэг чинь яалч. Ливерпул төрүүлчлээ. Тэнгүүд Салахын хувьд яалч нөгөө авах хэсэг нь бусдыг хүлээх тэдний амжилтаас шалтгаалх болчиход байгаа. Вариант бол байсаар л байгаа. За Салахыг мэдээж одоо магтсан дээр үргэлжлүүлээд Салахтай холбоотой цохон тэмдэглэх хэвээр хэд хэдэн статистик ингээд яг аль биесээр дууссан учраас онцлээ. Тэр нь болохоор нэг үлрэлд оролцсон гоолын тоо гэсэн үзүүлэлт байгаа. Энди Коул, Алан Ширер нар 42 тоглолттой үед 47 гол чууд байдлаар оролцсон. Гэхдээ яг хэдэн тоглолтод оролцсон бэ гэдгийг нь архиваас ухлаа. Энди Коул 40-д оролцоод Алан Ширер үлрэлийн бүх 42 тоглолтод орж ирсэн. Салах 38 тоглолтод оролцсон юм байна. Ингээд дэд амжилттай тэнцжээ. 38 тоглолтын үлрэлийн хувьд бол рекорд шинжээсэн. Дери Анригийн 2003 оны одоо ер нь Анри шиг 20 хийх хүн гарах нь уу? сая хийх төглөө шүү дээ. Салах төглөө шүү дээ. Бараг худалчинд үлрэлийнхнийх 13 4 болцсон явчихсан юм байна. За Хааланд бол энэ жил маш муу байна гэж ярьж байгаа боловч чиг л 20-оос дээш гол хийцээ тий. Тэгээд анхны ирсэн үлрэл нь супер байсан тэр тий. 36 8. Яцгүй супер юм байна. За 14 онд Луис Суарес гарч ирсэн байна. Амар ирсэн тий. За Андригийн 20 бас рекорд Андригийн голын дамжуулалт ч одоо эвдэгцэнгүй шүү дээ. Үлрэлийн голын дамжуулалт. Цэск Фабригас нэг яг ард нэрээ зогсчлоо 10 шууд зогсчлоо. Нэг Кевин Де Бройныг тэнцдэг санагдаад байна. Тэр хоёр ойролцож илүү тий. Тэгсэн. Хүч сая нэг ингэсэн байсан. West Ham гол орлоо гэж би
гадуур явж байхдаа утсан дээр тийм тэгсэн хэн хийчихвэ гэсэн чинь Ward Prowse гэж хаалт зөвхөн биш үстэй. За мэдгүй. тоглолтоор нүжиг болох мэдэхгүй Аа нэ. тийм. Хүү бах. West Ham юутаач тоглолоо. Тий. Юун дээр за үргэлжлүүлээ хараа. Би тэр хооронд газ шалгаж. Вэст сүүлийн тоглолт дээр хоцсон. Тий, хоцсон. За Премьер лигийн алтан шахаа дөрөвт удаага тийм мэрэгэн Анритэй тэнцсэн. Бас нэг Анриг рекордтой тэнцлээ. Тэглээ. Тий. Harry Kane 3, Alan Shearer 3 байх. Ширээр бүр 3 жил дараалсан. Тэгсэн тий. Премьер лигийн алтан шахаа гэдэг бол одоо тэр баргийн одоо мэрэгэн буучт бас. Тэгээд энэ Нисtelrooy энэ чинь цөөхөн жил тоглолоо нэрээ. Ер нь гэхдээ Nисtelrooy ч бас хийгээлсэн да тий. Тий. Нисtelrooy нэг 2 болсон байдаг санагдах. Яг тэр үед бас Анри мундаг байсан л та. Тий, Анри мундаг байсан. Анриэс учраас Нисtelrooy цөөхөн байлж таарч байсан тухай үед. Тэгээд за Салах Тэр 3 онд хин авцсан юм бол Анри уг нь 5 жил бараг дараалахсан шүү дээ. 3 онд Нисtelrooy болсон байхгүй. Харин Тийм ээ тий. 3 онд Nисtelrooy ч бас машинд чийсэн шүү гоолыг. Рүүдо Нисtelrooy ч тэр 3 онд гэдэг амар олон гол хийсэн шүү. Амар. Яг 3 онд нэг Анригийн гоолын дамжуулалт нь яваад гоолс нь арай жоохон бичижсэн. Чами байхгүй нэрээс яг Зөв шүү дээ. тоглолтын талбай дотроос л хичээл. Тийм. Яг дуусч яхад очиод мөргөөл хийчин, гулгаж очиод чигчин те. Гоё тоглогч. Тэгээ Aguero чинь байхгүй шүү дээ. Aguero ч бас шороо шиг хийжсэн юм шүү дээ. Агуурч тийм мэрэгэн буш нэг л удаа олж санагдаад байгаа. Хамаарах тийм бах. Нийт гол нь л их болохоос Тийм, шиг. тийм. Harry Kane алга байна шүү дээ. Жиг Харкин дээр 3 бай. жигд Аа тэг 3 байна шүү дээ. жигд 10-аас дээш голтой олон илрэл. Тэгсэн. Бараг өөр өдрөл болгоо хөрийг явуулчихсан тий. За. За ингээд эрх улирал мэрэгэн бууч болоход Премьер лигийн алтан шахаа хамгийн олон өртсөн тоглогч. Болох нэ. Чадхалаа мэрэгэн бууч. За Салахын фэнүүдэд алгадчих Баяр. Одоо Премьер лигийн албан ёсны хаадын нэг л одоо болж штэ. Хаалт өгний өдрлийн ихний 5 тоглолтод 10 гол хийсэн шүү Тэгсэн тэгээ зогссон. дээ. Тэгээд За дахиад болоог бай. Гол болоод голын дамжуулалтаар тэргүүлсэн буюу одоо алтан шахаа болоод плеймейкерийн шагналыг хоёулангийн нэг үлрэл авсан 5 дахь тохиолдол болсон. Энэ совор үзүүлэлтийн тий. Тий. Энди Кол 94 онд аваад, Jimmy Floyd Hasselbank 99 онд аваад, за тэгэнгүүтээ Harry Kane 21 онд аваад, Мохаммед Салах өөрөө 22 онд авчихсан. 25 онд дахлаа. 2 удаа хийж байгаа юм биш тий. За энэ бол эвдэхгүй амжилттай нөө. Harry Kane тэр 14 голын дамжуулалт чинь Son Heung-min хийсэн Бараг 19 байх уу. Бараг Тэр тийм. 10 жилийн сон юм ийсэн. Тий тэр жил нэг хоорондоо өгөөл хийлцээд байгаа юм. Тий. За энэ Jimmy Floyd-ийн бол нөгөө юунд Leeds-д байсан үе юм байна. Тий. Andy Cole байна. Floyd Hasselbank ч 2000 оны хавцаа голыг урсгаж ирсэн шүү тий. Тий. Chelsea-д ирсэн жилдээ ч мундаг байсан. Chelsea дээрээс мэрэгэн бууч. Тий. За тэр одоор тэмдэглэсэн нь бол өөр хүнтэй зэрэгцсэн гэсэн үг. Бусдаар бол дангаараа авсан. Салах бол энийг 2 удаа авж байгаа. Анхны авч байна тий. Ялч хаана. Өмнөх нь бол юу яасан юм бэ? Гол нь өөр нэг хин нэгэнтэй тэнцэжсэн юм байна тий. тэр 22 онд чинь 3 тоглогч 23 байдаг баг. Мане, Абомянг, Салах 3 санаадах юм. Тэр энэ 22 нь л 20 эдэн нилээ тий. Энэ Өмнө тий. За баяр хүргье. За баяр хүргье. За ингээд ингэсэн. Салах ингээд энэ хөрөөр өндөрлж байна. Багасаа явж байгаа нэг хүнийг онцлмоор байна. Сая сүүлийн тоглолтын Anfield згэл түрээлэнд хийсэн. Трент Александр Арнольд нилээн сэтгэл хөдлөлтөөр. Тибарк би тэгж шийдвэр өөрчилчих бидэ гэж бодсон шүү дээ. би юм үлдлээ. Ингээд Anfield дээр дуулж байгаа шүү дээ тий. Хурмын даашнастай гүүх юм бол. Буцаад бай. Магадгүй шүү. Яг хурмын дээрээсээ. Нөөний цагаан дааштай. Яг нөгөө бөгжөө зүүх үедээ гинт гараал гүүх юм уу тий? Яг цагаан өмсгөлтэй. Манай зингэл нэг юм кино шиг юм яриад байгаа юм. Цагаан өмсгөлтээр нөө цагаан мөвгөрчээд Сантьяго Бернабеу Тэг Бернабеу явж байгаа буцааг үүчих магадгүй шүү. Презентацийн болж байсан юм байна. Өөлөд гүүх юм уу тий? За Александр Арнольдын Гадаан слот мопедтэй зогсож байгаа. Нэр ингэ үйлхээ за энэ Оргуулах юм уу тий? тий үлдэж магадгүй л гэж санагдсан шүү дээ. Гэхдээ үнэхээр гайхалтай одоо цаг үеийг Ливерпулдээс өнгөрөөлөө Ливерпулийн академийн залуу Харин тийм хамгийн гол нь академик гэдэг чинь бас ийм гоё одоо хойноос ийм оновчтой дамжуулалтыг өгж тогтгоо гэхүүлдэг. Одоо ингэж дуулахаар чинь хоёрын тийм үстэй. Александр Арнольд гэхдээ энэ үедээ ингээд одоо бие бариад байгаа юм шүү дээ. Дараа нь бүр ингээд цохиртлаа үлж илээ тий бүр бараг хэдэн минут үлсэн бах уу. Очоод хүн болгонд тэрж байгаа. Яг энэ үед бол өөрөхгүй хичээгээд байгаа юм шүү дээ. Гэтэл үлдсэн явж байгаа. Александр Арнольдын хувьд одоо тэгээд нэгэн шийдвэрээ одоо магадгүй хүн болгоны дотор тий зарим хүн би бол энэ
өссөн төрсөн багтаа дуустлаа тоглоно гэж боддог бол зарим хүн би ингээд явсаар гаад Реал Мадрид гэж тэр агуу багт очино гэж дотроо боддог байсан байх хүүхд байх та. Тэгээ яг тэр хүний тэр хүсэл мөрөөдлийг бид яах яаж чадахгүй. Тэгдгүй байх ба. Эндээс цөрхөлтлөө болж байгаа. Тэг гэр бүлийнхэнтэй байгаа тий. Ээжтэйгээ цэвэрлдээд гэр бүлийнхэнтэйгээ цэвэрлээ. Мэдээж ярилцсан байгаа. Гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө тий. Ер нь улирлын дундуур шийдсэн юм шиг байна тий. Мэдээж ярилцсан, бодсон, зөндөө бодсон байгаа. Тэгээд эцсийн шийдвэр ингэж гарсан. За ямар ч байсан 20 жил хүүхд байхасаа яг энэ удаан өмсгөл 20 жил өмсөв. Багасаа явахаар боллоо. Премьер лигийн түүхэнд гоолын дамжуулалт хамгийн олон гэсэн хамгаалагчдын жагсаалтыг Трент Александр Арнольд 64 дамжуулалттайгаар тэргүүлдэг. Багийнхан Андрю Робертсон 60-таагаар удаалдаг. Лейтон Бэйнс 53, Грэм Лисо 44-төөр 4-р байранд байдаг юм байна. Ингээд энэ завгүй тэргүүлдэг. Нэг багийн 2 жигүүр Тэгээ бүр хамт тоглож ирсэн хоёр тий. Тэгээ яг түрүүний нөгөө ярьдаг нөгөө Поро энэ талаас хаяад байна, нөгөө талаас бас хаямаар байна гэдэг чинь л баггүй. Тэ? Тэгвэл амжилт авах гээд байна. За аргагүй л Клоппийн тий хөлбөмбөгийн арга одоо ингээд Примпонг яригадаад байгаа. Тэгээ Примпонг авах нь тодорхой болсон гэж. Яг Примпонг Арнольд шиг ингэж хаяхгүй шүү дээ. Харин хэцүү тий. Яг өөр байрал тоглож магадгүй Примпонг тий. Үгүй яг урагшаа нөгөө хин урдаа байгаа саалахтай хан аваад явах байх л та. Магадгүй тий. Примпонг хойноос тэр нэг юм хоосон зайд хайдаг шүү дээ Арнольд. Салахын гүнх зайн. Ялангуяа тэр нэг тоглолтын дээр ч гэсэн ийм доогуур наам алсын дамжуулалт юм. Тэр аймаар шүү. Яг л гарч ирдэг тий. Бек юм шиг л хайдаг юм шүү дээ. Баруун захаас. тэгээд Премьер лигийн түүхэнд Стивен Жерард 92 голын дамжуулалт, Салах 86, тэгээд ерөөс Александр Арнольд яг 92 оноос хойш тоолох юм бол Ливерпулийн түүхэнд гэсэн үг шүү дээ. тий Ливерпулийн түүхэнд. За ингээд удирдал Ливерпулийн тухайд ийм онцлог үзүүлэлтүүд байлаа. Аваргуудын талаар одоо хангалттай онцлсан болоо гэж найдаж байна. Алтан бэлгийн шагнал Гортоо ингэж алгуулж болж ирчээд буцаад жоох хэдөнгөт буцаад шигшээгийнхаа номер 1-ээр сонгоч энэ хооронд би юу хийсэн болж таарч байгаа гэдэг. Магадгүй. Бэлгийг хаалгач хамтсан ярилцлагч. Магадгүй. Манай ичтэйг нь тэгж нэг хомлоод байдаггүй шүү дээ. Үгүй яа. Тэг зардалгүй л болохоос хүн дотроо гомдож яхийг алиг тэр. Дотроо магадгүй л тий. Ноёрыг хараад одоо өмнөөс нь бас гомдмоор л байж тэгээд. За ингээд хэдүүлээ Алтан бэлгийн шагнал за 38 дугаар тойргийн үр дүн Премьер лигийн өсөлтөд хараад 20 дугаар хэсэг өндөрлүүлье. За Борнмутын удирдал гайхалтай байсан боловч ямар нэгэн Европын цомд орж чадсангүй. За Ward Prowse яасан байна? Ward Prowse зүгээр гол тоглолтын явц. Шүлээ цогт биш юм. За Манчестер Сити иргэжил аваргуудын лигдээ орохоор боллоо гэдэг бол энэ удирдал тимч муу байсангүй гэсэн үг. Гураар тийм ээ. За West Ham-ийн хувьд болвол дундуур л өнгөрлөө. Ливерпул аваргууд баяр хүргэсэн. Манчестер Юнайтед хэдийгээр одоо лиг доогуур байрагдсан ч гэсэн Европа лигийн финалд хүрснээр энэ багт бол асар том одоо нөөц болцоо байгаа гэдэг нь харагдаж байна. Сая хоцсноороо 15 дугаар ойрлоо ороод Wolverhampton дээр ирсэн. Астон Виллагийн харамсалтай зүйл болсон. Тэрийг бол одоо манай Премьер лиг 15 минут тисцсэн бол тийм ээ. Тэгвэл тэгэл ерөөсөө юу яаж байгаа штэ. 0-0-оор тэнцээд аврагын лиг рүү орсон газар байхгүй юу? Ньюкасл хожигдсон ч гэсэн Астон Вилла нөгөө талд нь хожигдоод азар. Ньюкасл бадрах шахсан. Ёстой ховтой хуруур оноо. Хожигдчихээс бөө юм болсон шүү дээ. Өөл чайлаад. Тэгсэн чинь нөгөө талд энэ хоёр зэрэг дуусаад бөө юм болсон. Ньюкасл одоо Юнайтедийн тэр фанатуудын аманд нь шар тус түрхэж өгөх хэрэгтэй. Яг энэ ингэсэн байхгүй юу? Ер нь бол Тоттенхэмийнхэн
Европа лигт хожил аваад тэгээд парти болсон байна. Манчестер Юнайтедийн Европа лиг дээр хожигдоод шууд хурал болсон байна. Тийм үү? Хурлын дараа тоглохоор ч ингэлгүй яадгийн. Хурлын дараа ажил эрчтэй явдаг. Аимшигтай. Та юу амралт. Одоо энэ зунжгаа бэлтгэл хийм мэдүү гээд тэгсэн байна. За тэгээд Челсигийнхэн хожоод аврагын лигтээ орсон. Арсенал Саутгемптонтэй бараг тэнцэд дуусгаж байгаад хоцсон. Брайтон хожлоо хийсэн боловч нөгөө багууд хожсон учраас Брайтон Европын боломж гарсангүй. За Wolves Brentford 2 дайггүй байсан. За ингээд хийцээ. Хүснэгт эхний 5 баг аврагын лигт орлоо. Ньюкасл ёстой л нэрэ шар тус түрхэхээр бодлоо. Астон Вилла Европа лигт хэрэгжил орох нь байна. Харин ёстой өрсөлдөгч байж чадах байх шүү. Тэнд бол. За Ноттингем конференц Унаа Эмрегийн тэмцсэн шүү дээ бас Европ гэсэн тий. Тэгээ Кристал Палас нэмэгдэж орно. Европод. 9 баг эргэжил Европын тэмцээнд тоглоно. Ноттингем Форест Зүгээр 30 хэдэн жилийн дараа эргээд Европын тэмцээнд орж ирж байна тий. Гэхдээ би зүгээр гэж бодож байгаа. Ноттингем аврагын лиг юм уу Европа лигт орж байснаас конференц айгүй гоё өөрт нь тий. Өстө яг хүч. Ноттингем гол нь дараа жил лигт явах бол. Харин тий. Лигтэй. Одоо дараа жил аврагын лиг зүгээр амарчгүй болж магадгүй байхгүй Ноттингем. Тэр том аврагууд дээр очиж тийм үстэй. Энэ жил Штутгарт, Болони антер яалаа. Тийм болж. Тэгэхээр Ноттингем конференцтэй гоё үзэх хэрэгтэй. Европын тэмцээний уур амьсгалыг авах хэрэгтэй. За, ийхүү Премьер лиг маань өндөрлөө. Бүх тоглолтууд явагдаж дууссан. Ингээд энэ 7 хоног бол ерөөсөө л Европын 2 тэмцээний конференц лиг аврагын лигийн финалийн тоглолт явагдаад бидний одоо энэ жилийн хөлбөмбөгийн шууд амжилтууд маань өндөрлөх болно. За, 2 дугаар хэсгээ өндөрлүүлээ. Үргэлжлүүлээд 3 дугаар хэсгээр Германы цомын финал болсон талаар ярина. Словакийн лигт Монгол залуу маань яасан талаар ярина. Тэгээд 2 тэмцээнийхээ финал Янг Талант гэсэн. Янг Талантаар нэг хүний дүү байгаа гэдгийг бол онцлмоор байна. За тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад сүүлийн буюу 3 дугаар хэсгээр уулзъя. За нэвтрүүлэгт хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа. 3 дугаар хэсэг маань эхэлж байна. За 3 дугаар хэсэгтээ шууд эхлээд өнгөрсөн 7 хоногт болсон Германы нутгийн дотор 3 гол хийсэн анхны тоглолт болсон юм байна. Финалийн тоглолт нь финалийн тоглолт болсон. За Германы цомын түрүүг мэдээж одоо цомын финалуудыг онцсны дараа хэдэн цом тэтгэх цом. Тэгээ яагаад онцлж байгаа юм бэ гэсэн чинь дандаа ховор багууд төрүүлээд байгаа учраас онцлоод байгаа. Энэ жил ер нь тийм байгаа шүү. Тий. Штутгарт 4-т авч байгаа юм байна. Германы цомыг өмнө нь бол 1997 онд хамгийн сүүлд авсан байсан. Бараг 28 жилийн дараа. Дунд нь нэг Бундслигт нэг төрүүлсэн өөр том цом байгааг байсан тий. Баер нь 20 авсан байна. Баер манай Ливеркузен байхгүй та Баер ойлгож байгаа үз. Баер нь харин сүүлийн цом нь 2020 юм байна. Цом аваагүй удалсан байх шүү Баер нь. Цомдоо. Покал төрүүлээгүй тий. 5 жил боллоо. Ирэх жил 6 дахь жил. Тэгээд 20 оноос хойш 20 оны трипл хийс тэрнээс хойш покал төрүүлээгүй юм байна шүү дээ тий. Вердер 9 онд төрүүлжсэн, Шалке 11 онд төрүүлжсэн. Энэ тэгээ сүүлийн 4 жилд нөгөө нэг юу Лайпциг нэг 2 удаа төрүүлчихдэг лөө. Тэгээ бусдаар бол өөр баг төрүүлж байгаа шүү дээ тий. Сүүлийн 5 жилд Ливеркузен өнгөрсөн жил. Ливеркузен ч анх удаа шүү дээ. Тий. Тэгээ Лайпциг дунд нь 2 дээр Ливеркузен, Штутгарт, Дортмунд ингээд 5 дөрөвг авчиж байгаа юм шиг тий. За нэг ийм зүйл бол боллоо. Штутгарт ингэснээрээ ирэх хөлрөл Европа лигт оролцох хэлээ. Мөн дээрэс нь супер цомт. Супер цомт тоглохыг авлаа. За өнгөрсөн 7 хоногт болсон мэдээ харамсалтай нь маш их ачаалттай их тоглолтын завсраар бол арай багтаж амжаагүй. Энэ 7 хоногт заавал оруулна гэснээр оруулсан. Энэ бол Словакийн лиг өнгөрсөн 7 хоногт бол дууссан байгаа. Словакийн лиг аль биесээр өндөрлөөд за манай Гамболдын Гамбаяр маань лигийн тоглолтод аль биесээр өндөрлөсөн. Баг нь дээдлэгтээ ирэх үедээ дахиад тоглоно гэж байна. За ингээ Европын тавцанд Словакийн Европын тавцанд тухайн улсынхаа дээд лигт буюу одоо Премьер одоо дивизионд тоглосон анхны одоо Монгол
хүн болсон тий. Гамболын 34 Гамбаяр тоглолтод маань. оржээ. Тэгээд манай Гамбаяр маань одоо маш үр дүнтэй бол тоглосон гэхэд бол буруутахгүй 5 гол оруулсан, 3 голын дамжуулалт болсон. Тэгээд манай Гамбаярын 1 гол нь сарын шилдэг голоор бол одоо тодорсон байдаг. Тэгээ нөгөө аврагын лигт ороод идэг нөгөө тий Слован Братислав. Слован Братиславт одоо голын дамжуулалт өгсөн байдаг. Тэр хамгийн ихний дөрөг шүү дээ. Тий. Гамбаяр Братислав бол мундаг байлаа. тий. 5-1-ээр хожигддог. 23 тоглолт гараанаас гарсан байна. Тий. Тэгээд Яг удирдлийн дундуур бас нэг гимтсэн, сэлгэнээс тоглосон, гараантч тоглосон, хөвчлэн жигүүрийн тоглоом дээр л тоглоод байсан. тий хоёр жигүүртэй л хөвчлэн гараад байгаа. Баруун жигүүрийн болон зүүн жигүүрийн тоглооны хагас хамгаалтын байрлал бол ингэ тоглож байгаа. Тэгээ манай Гамбаяр маань эх хүлрэлт дахиад Европын одоо дээдлэгт тий Хамгийн гол нь багийн үлдчихлээ гэдэг бол их гоё юм. Тэгээд нөгөө нэг Европын конференц лиг урьдчилсан шатанд уг нь бол бас баг нь орох боломж бол байсан. Сүүлийн тойрог үр дүнгээс хамаарат харамсалтай яг тэр үр дүнг ол авч чадаагүй. Энэ тэгээд Коморон одоо бүр жинхэлчлөө. Тий одоо тэгээд эх хүлрэл дахиад Словакийн бас одоо Коморно бол ингээд юу гэдэг чинь тий одоо Кристал Палас тий хавцаа баг гэсэн баг нь одоо болчлаа гэсэн үг байхгүй юу? Яг энэ үлрэлийн амжилтаар ингээ харах юм бол тэгээд эх хүлрэлт бол одоо юу гэдэг чинь одоо Премьер лигээр бол аврагын лиг өрсөлддөг зарим багууд нь одоо сүүлийн 10-д орсон багуудаас тоглогчдаа татдаг шүү дээ тий. Тим зөвс магадлал байгаа юм байлээ. Тэгэхээр Словакийн лигийн одоо топ багуудаас сонирхож байгаа сонирхол бас байж мэдхэр юм билээ манай. Ягаад тэгэхээр одоо Словакийн одоо тэр урдуур байгаа эхний 3 4-т байгаа багуудын тоглогчдыг одоо Италийн Сери А-гийн 10-аас хойш багууд анж байгаа. Тий. Тэндээс хүмүүсийг аваа явчихлаар тэр орон зайд хүн хэрэгтэй болно. Тэгээд доороосоо татна гэдэг ингээд тойрог явна шүү дээ ер нь. Тий. Словак чинь нэлийн нөгөө юу явдаг шүү дээ. Итали руу явдаг шүү дээ. Тий явна. Одоо Венециас чи ингээл өнгөлзөл байж байгаа шүү дээ. Тэдний гол тоглогч тийм. Тэгээд Гамбаяр мундаг үлрэлэг өнгөрөөлөө. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дахиад олон жил ингэж Европын топ 5-ын тоглосоо гэж хүсэж байна. Баг нь тэгээд нэг тийм дөнгөн ан нөгөө бас лигний юм билээ ш. Дээд 6, доод 6 гэж хуваачдаг. Тэгээд яг хаа доод 6-ад нь орсон. Гэхдээ доод 6-ад ерөөсөө ямарч баг санаа зовх зүйлгүй гэсэн тий. тоглолтуудад байсан. Тийм тэгээд Коморно клуб өөрийнхөө одоо 100 гаруй жилийн түүхэндээ бас анхныхаа одоо Словакийн одоо топ төвчөнд бол тоглосон. Тэгээ энэ үлрэл бол маш амжилттай бол өнгөрүүлж байна. Ер нь дээдлэгт өмнө тоглож байгаагүй юм уу тий? Тийм тэгээд одоо энэний хүрээнд одоо гэж энэ одоо түүхэн клубын түүхэн амжилт үзүүлэхэд бас гол үүрэг үзүүлсэн тоглогчийн нэг нь бол манай Гамбаяр маань бол гарцаагүй байлаа. Таалаа. За энийг бол онцлох ёстой мэдээлэл бол байсан. Энэ 7 хоногийн лав гарагаас пүрэв гарагт шилжих шөнө конференц лигийн финалийн тоглолт мэдээж байгаа. Энэ финалийн тоглолтод Реал Бетис, Челси клубүүд хоорондоо тоглоно. За, Челсигийн фэнүүд бол мэдээж финалаа үзэхүйлгүй дээ. Эсвэл яах юм унтчих юм болов. Дайчгүй л гэдэг чинь. Финал байна да тийм ээ. Үзэлгүй явах үзэн. Европын тэмцээний финал шүү. Аврагын лигийнх нь хагасаа. Хагасаад энийг яриа. За энэ Челси бол нэг бодлын Бетис Челси хоёулаа ингээд юм сэтгэл зүйн хувьд маш тайван болцсон хоёр баг байж байгаа. Лиг нь дууссан. Тэгээд дотоодын лиг нь дууссан. Өөр ямар нэгэн тэмцээн байхгүй. Тэгээд нэг нь Европа лигт баталгаатай, нэг нь аврагын лигт баталгаатай орохоор болсон хоёр баг одоо нэгсэндээ доотлийнхоо цом конференц лигийн финал дээр тоглох гээд байж байна. Тэгээд энэ хамгийн сүүлд одоо хоёр хизээ Испани баг финалд өөрөө болсон баг тожигдсон. Тэр одоо амжилт одоо маш олон жил үргэлжилж байгаа шүү дээ. Тэрийг зогсоох уугүй гэдэг одоо шийдэх гэдэг шийдсэн. Үгүй энэ Челси ч нөгөө Испани багийг хожоод юу авчаа үстэй нөгөө супер цомыг нэг авчдаг чинь Валералыг хожоод авчдаг үлээ. Тий. 22 онд 21 биш нөгөө юуны одоо энэ аврагын лиг одоо Европа лиг одоогор бол конференц лиг энэ гурван одоо ингээд супер цомыг оруулахгүй супер цомыг оруулахгүйгээр ерөөсөө Испанийн баг өөр улсын баг тожигдоогүй цуврал яваад байгаа шүү дээ. 20 хэд мэд болцсон юм. Маш олон жил болж байгаа тийм. Пеналт нөө? Тий, пеналт тий. Энийг л зогсоох үүрэг байна да. За зогсооё. За тоглолт бол Польшийн Вроцлав хотод болно. Лав гарагаас пүрэв гарагт шилжих шин. Тэг 3 цагаас бол тоглолт эхлэх болно. Тэгээд Челсигийн хувьд цом өргөх боломжтой энэ финалийн тоглолт бол байна. За аврагын лигийн тухайд ярих аваас аврагын лиг болохоор Бэмб гарагаас 8 гарагт шилжих шин. Тэг 3 цагаас 6 сарын 1-нд шилжих шин. 31-ний шөнө юм уу те? Тийм байна. Маргааш өглөө нь хүүхдийн баяр. Хүүхдийн баяр. За, Paris Saint-Germain Inter Milan клубүүд финалд үлдсэн байгаа. Шинэ авраг төрөх болов уу? Эсвэл Интер дөрөвдгөө өрөх болов уу? Тий, дээрээс нь энэ хоёр баг
саяхан финалд тоглоод хожигдсон хоёр баг л да. Тэгсэн тий. Нэг нь Баернд хожигдсон, нэг нь Сити дожигдсон. Манчестер Сити дожигдсон. Ялангуяа Интерийн хувьд бол бүрэлдэхүүн баг тэр чигээрээ шахаж байж байгаа шүү дээ. Тий. Парис Сен-Жермен бол Маркиньос л байлээ. Тийм бүгд шижлэгдсэн тий. Бүгд шижлэгдсэн. Thiago Silva Milwaukee байсан үе шүү дээ. 20 оны финал хожигдсон. Неймар. Тэгээ хоёулаа бол аврагуудын нэг финалд маш ойрхон саяхан хүрээд үдцсэн, хожигдоод үдцсэн, нулимссан атаагүй байгаа хоёр баг. Ямар гоё хэлээ баха. Тий. Тэгээд бас аль нь бол сүүлийн жилүүдэд Европын тавцанд бол ер нь л топ түвшинд хүрээд байгаа. Одоо Парис бол жишээлбэл сүүлийн 5 жилд 3 удаа аргуудын лиг хагашаад үлдсэн байна. Интер бол сүүлийн 3 үйлрэлд 2 удаа ингээд финалдж гин гээд тий. Яг ингээд Европын формороо бол бас аль нь ч одоо өргөссөн тийм бүрэн эрхтэй хоёр баг байж тий. Одоо Инзагийг бол одоо бас ийм топ түвшний багийг топ түвшний хамгаалт довтлогыг тэнцвүүлж чадах ийм мундаг багийн супер дасгалжуулагч болно гэж бол бодож байгаагүй. Тэгэхээр Инзаги ийм мундаг дасгалжуулагч болж чадлаа. Инзаги нэрээ Арабаас салдирсан бэл. Тий. Явахгүй хаа. Инзаги ер нь бол ах нь бол одоо дасгалжуулагч хийгээд байгаа боловч яг дүүгийнхаа хэмжээнд ирэхгүй шүү дээ. Тэгтэл энэ дүү нь бол ийм мундаг дасгалжуулагч болж чадлаа. Тэгээд Итали одоо дараагийн топ дасгалжуулагч болчихлоо шүү дээ. Интер бол саяхны хүртэл лигийнхаа төрүүг авах боломжтой байжгаад тий 37 дугаар тойрог дээр тэнцээ авснаас болоод ингээд төрүүлж чадаагүй. Одоо хайрын юм харамсалтай мултарчж байгаа юм. Лигийн сая дууссан. Тэгмэд Paris Saint-Germain бол энэ тэмцээнд бараг сарын өмнөөс бэлдээд эхэлсэн. Тэмцээн ерөөхдөө дуусаад лигдээ тодорхой олцоод тэгээ бэлтгэл цөмөрж юу яаж юу гэдгийг л харна да. Харин яг. Тэгээ Парис сүүлийн 10 хоногт 2 удаа цом өргөөд одоо хагас сарын тоглолтод оролцсон. Тэгээ сүүлийн тойрогт Францын авраг болсон. Тэрний өмнөх одоо юугаар хадаа 7 хоногт Францын цомын авраг болсон. Тэр бол 7 хоног бол нэг цом өргөө яваад байгаа байхгүй Парис. Тэрээс юу болох нь тий? Трибл хийх боломжтой. Тийм. Тэгэхээр бол сэтгэл зүйн хувьд гэх юм бол яг Paris Saint-Germain-д бол нэлээд өөдрөг бол байж байгаа. Харин нөгөөдөө Интер бол бас харамсалтайгаар мултарсан жоохон гашуун л орж ирэх гээд байна да. Тэгээ Paris Saint-Germain төрүүлээд тэгээ дээрэс нь Усман Дембеле энэ тоглолтод байх юм бол Ballon d'Or гэдэг шагнал тэмээ Францад очих хизээнээс хойшин тий очих боломж бас байна. Усман Дембеле гэж залуу дээр тий гялалцсан жил нь байна. За тэгээд одоо том тэмцээнд бас гялалцдаг тоглогч нар аль багт нь байна. Бага. Бензема авч үлээ Ballon d'Or. Авсан. Тэгээ Бенземагаас хойш гахна Реал болчихсон. Францын лигээс тоглож байгаад авч байгаагүй баха тий. Харин тий одоо Неймар байхгүй. Бүр тэр урагшаал хөөж. Жампер Пепин интерэж магадгүй байна. Яг шал. Тэр 93 бол Марсель төрүүлэхэд яасан юм бол? Одоо тэр үед л байсан. Дисай интер. Тэр үед байхгүй. Тэр үед байсан. Сая болж байгаагүй тий. За ямар ч урагшаал Платины интер байгаа байлгүй. Гоё нээлттэй тоглоод гэмтэл бэртэлгүйгээр хин нэг нэг улаан ууз шалтгаггүйгээр гоё тоглолт өсчмөр шүү. Тий. Бас нэг задгаа тоглохоор финал гоё болдог тий. Гоё болдог. Нэг тоглохоор бас Хоёр мундаг хаалагчтай баг ус тоглох гэж байна. тэгж. Тэгэхээр ер нь би бол нэг олон гол орохгүй байх гэж байна. Яг хөө довтлогоо болвол Paris Saint-Germain-ыг илүү гэж хэлэх бах бүх хүмүүс одоо Ливерпултэй хийсэн тоглолтын дээр эхний тоглолтод 27 хаалгаар зогсчихсон гэдэг бол аимшигтай довтлогоотой баг гэсэн үг шүү дээ. А дээрэс нь дундын шугам нь бас ямар хүчтэй байгаа вүлээ. За тэгэнгүүт Интерийг бас довтлогоогүй гэж хэлж болохгүй гэдгийг Барселонатай хийсэн тоглолтын дээр өөрсдөө Интер хангалттай харуулсан. Гэхдээ яг хөө гол хийсэн хүн нь нөгөө нэг гол хийх зориулттай урд үзүүрийн довтлогч нар биш Дүмприс гэдэг тоглогч байгаад байсан учраас Дүмприс одоо энэ тоглолтын дээр бас дахиад гялцах юм уу мэдэхгүй байна. Мэдэн шүү гэлзэж магадгүй шүү. Сүүлийн 5 жилийн финалч ерөөсөө 4-1- тэг өнгөрсөн жилийнх л хоёрдаг шүү дээ. Нэгтарч гараад ер нь барьцангуун дээрээс шийдэгдээд байгаа юм л да. Маш нэг тоглож байгаа хэрэг. За финалын тоглож бас тийм байдаг л да ихэнхдээ тий баг 90% да. Таны Европаг их шиг. Уу ер нь тэгсэн л дээр л тий. Угсаал тийм учраас гоё тоглосон бэ гэж хинж ярихгүй шүү. Цом хин өргөсөн бэ л гэж ярина. Тий. яг тэр тоглолтыг сая давдаг юм үзүүлж Тэгсэн тий. За өнөөдрийн нэвтрүүлгийн одоо сүүлийн болонд нэгэн одоо супер болж ирж байгаа тоглогчийн бүр дүүн ороод ирлээ. Дах дүүгээрээ Европыг эзэн. Яг зөв тий. Одоо нөгөө нэг одоо таримл одоо тамирчин бүх гэдэг шиг гений. Тий яг л таримл одоо хөлбөмбө хүчнийг бол онцолж байна. Таримл өгөө төрмөл гэж тийм ээ. За Job Bellingham 19 настай энэ хүү болвол Jude Bellingham-ийн төрсөн дүүнэ. За хасаа 2 насаар дүү. За тэгээд
Job Bellingham гэдэг. Ер нь энэс Job гэдэг чинь Bellingham хэлхээ болчих. Өөрөөс тэгж өөрийгөө онцолж ийлээ. Тэгээд одоо жишээлх юм бол Job Bellingham-ийн өмсгөл дээр нь Bellingham гэдэг нэр байхгүй Job гэдэг нэр нь бол байж байгаа. Тэр бол Job-ийн хувьд бол энэ үйлрэл сүүлийн 2 үйлрэл Sunderland клуб тогссон. Энэ үйлрэл Sunderland клуб Premier League дэвшиг ирэхээ авснаар ирэх үйлрэл Sunderland Английн Premier League иргэн ирэхээр болсон. За ингээд Job-ийн хувьд Төвийн хагас хамгаалтын байрал тоглодог. За байрал нь бол ахыхтай тун төстэй тоглооны хагас хамгаалтанд тоглодог. Мөн бас тоглолт найруулдаг. За гэхдээ ахаас арай илүү нь бол илүү олон талын тоглолттой. Тоглолтыг одоо талбайн гүнээс найруулна. Гард барын шиг тоглолт тоглож чадна. За тийм бол одоо онцлогтой байх нь байна. Тэгээд анх бол мэдээж Birmingham хүүхдийн актимаас бол гарч ирсэн. Тэгээ Birmingham хүүхдийн актимд гарч ирсэн Birmingham-ийн бүрэлдэхүүнд хамгийн залуудаа тоглосон 2 дахь тоглогч нь болсон. Мэдээж хамгийн залуудаа тоглосон нь бол ах нь байдаг. Ахынхаа амжилтын дараа бол 2-т орох залуу тоглогч бол болсон Birmingham-ийн түүхэндх. За тэгээд 2 үлрэлийн өмнө бол Sunderland-д бол ирсэн. За тухайд бол Sunderland-д ирэхдээ Premier League дэвших илүү одоо өсөх боломжтой учраас ингээд Sunderland руу бол ирлээ гэж одоо яаж исэн. Тэгээ тоглолтын хэм маяг, тоглолтын агуу одоо юу те тэр ч утгаараа Sunderland орж ирж байна Premier League. Тэр ч утгаараа Sunderland ингээд орж ирж байна. Энэ үйлрэлд бол Sunderland клубтэй бол маш одоо тийм үр дүнтэй тоглолт үзүүлж чадсан. Sunderland клуб Premier League ирэх авахд бол маш нөлөөтэй одоо 3 гол тоглогчийн нэг нь бол байсан. Тийм учраас Английн Championship дивизионы энэ үйлрэлийн одоо шилдэг залуу тоглогч нь болсон Bellingham Job. Тэгээд юуны одоо Championship-ийн энэ үйлрэлийн бэлэгдлийн 11-т Job бол нэрлэгдсэн. За энэ утгаараа Европын бас Европын гэлтгүү одоо Бундслигийн топ агуудын анхаарлыг бол татж байна. За тэгээд энэ дотор Дортмунд явж байна. За тэгээд сүүлийн хамгийн сүүлийн мэдээгээр Eintracht Frankfurt-ийн Job-тэй ирж уулзсан байна. Тэгээд Франкфурт руу очиж бас гэрээ хэлцэл хийх талаар бол за юу гэр бүлийнх нь за тэг агент нь очиж уулзсан байна Job-ийн. Тэр бол Eintracht Frankfurt бол авах магадлал бол байгаа юм байна. Энэ зүүн явчих юм бол тэгээ Premier League дэрэгчл харахгүй байх нь. Sunderland маань орж ирж байдаг. Германд бол байр савн бэлэн байж байгаа юм байна. Тийм, Германд бол байр савн бэлтсэн. Тэгээ Дортмунд бол бүр ингээд байшин ингээд бэлтсэн байгаа юм байлээ. Энд бол ах нь гэр бүлээрээ ингээд амьдарч ирсэн тий. Чи нөгөө нэг ээжтэйгээ автаа хамт байсан ч нэг Дортмунд уйтгартай бат шүү. Тийм, тэгээд эрх үйлрэлд бол Бундслигт Job-ыг харах магадлал 60% нэхэд бол буруудахгүй. Тэгээд 40% Premier League харах нэ. Premier League тэгээд 40% Premier League харах дотроо 20% Sunderland-ийн өмсгөлтэй 20% өөр багийн өмсгөлтэй бид нар бол харах магадaltaй бол байна. Тэгээд Английн 21 хүртэл гэсэн насны шгшэд бол тогтмол дуудаж тоглож байгаа. Хэдийгээр 19 настай ч гэсэн. За тэгээд энэ ирчээр эрх үйлрэлд үнэхээр сайн байх юм бол ахтайгаа хамт 2026-ны дэлхийн аврагт бол бүрэлдэхүүнд орох нэ гэж. За энэ харин ёстой нэг зүтгэр шиг хүүхд яг ах шиг тоглолттой гэж гарч ирж байгаа гэж бол яригдчихсэн. Англи шгшээд одоо сүүлд ах トゥ мах トゥ тийм хүмүүс хамт байлаа. Хоёр нэвэл. Нэвэл. Нөө бас нөгөө Gary Neville, Phil Neville тий. Ах トゥ хоёр Фердинанд яжсэн. Рио дүүн нэг дуудагдав. Зэрэг орж байгаагүй. Зэрэг орж байгаагүй тий. Орж байгаагүй санагдаад байна. Тэгээд ах トゥ Neville-үүдээс хойш одоо анхны дуудагдсан ах トゥ болох боломж бол байна. Гэвч нөгөө Bellingham бол айгүй унтрангуй байлаа энэ жил. Ах Bellingham. Айгүй шүү дээ. Гайгүй ахгүй. Унтрангуй хин шаашин дээ. Өнгөрсөн жилдээ харьцуулах гэж байгаа. Өнгөрсөн жил товтлогчийг тоглолцсон болохоос. Өнгөрсөн жил хит юм байсан. Би шууд унтарцсан гэж хэлээг үст. Унтрангуй. За ямар ч хэлсэн Job Bellingham гэсэн энэ залуу тоглогч бол ирэх. Sunderland 8 жилийн дараа Premier League-т ирэх гарч ирж байгаа. 17 онд гомжсэн тийм. Тэгээ хэдүүлээ 7 хоногийн дугаар дээр доотлогээс дэвшиж байгаа гарч ирж байгаа. Айгүй сонирхолтой байдлаар гарч ирсэн. Тий. Sunderland. Илүү багийг хожиж гарч ирсэн. Ярих болно гэж. За өөр ярих юм гайгүй болвол би юу яа? Яах юм? Маргаашнаас ээлж амралтаа аваад явж байгаа. Оо за. Тэгээд Герман явж байгаа. Герман руу. Германд очдөг нь National League-ийн Мюнхенд очино. Финалийн тоглолтыг үзнэ. Яндаа ойл дээр үүдэн дээрээс нэг
Билетээ аваагүй. Шагийн юм байвал. Аваагүй. Мөнгө нь байна. Суд тал мөнгөтэй. Зодоод аваа. Гол нь эртгөө очиод жоо. Реал Мадридийн чинь яасаа хэлдэг юм. Мөнгө нь Мөнгөтэй байна. баг магаас бас болд юм шиг үү. Би бол ерөөсөө мөнгөгүй л байгаа даа. Тэгээд та гуравтаа баярлаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн энэ үйлрлийн тухайд миний сүүлийн дугаар учраас тэгээд нэвтрүүлгийнхаа хамгаалалт боломж гэсэн маш их баярлалаа. Эх дугаарт Тэмүүлэн юм уу Борнмут төвшөө суулгаж байгаа. Тэмүүлэн бас арай ирж байна. Арай ирж авчихгүй ангилд байгаа тий. Борнмут төвшөө байгаа. Борнмут төвшөө. Их дугаарт орох нэ. Та гуравтаа баярлалаа гэж дахин хэлье. Хамтаас үзэгчтэй ч гэсэн баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд нэвтрүүлгийн маань энэ үйлрлийн 41 дахь дугаар энэ хүрээд өндөрлөх болж байгаа үзэгчтэй. Эх 7 хоногт бид конференц лигийн финал, аврагуудын лигийн финал. За тэгээд мэдээж солилцоо 8-ны зарим нэг шуумууд гарах бах. Доод лигээс ямар багууд дэвшиж гарч ирж байгаа гэж түрүүн ярьжсэн нэг Инзагийн ах Инзагийн гарч ирж байгаа. Пиза өдөртөө. Тэр мэрийг бүгдийг нийлүүлээ. Бүгдийг ингээд нийлүүлээ сайхан. Ярих юм маань бэлдэж өгөөд яваа. Гэхдээ тэгээрээ. Гэхдээ хойноос чинь залгана шүү. Даргаа одоо энэний дараа юу ярих юм бэ? За тэгээд баяртай үзэгчтэй миний хувьд ирэх хөлрөлт эргээд уулзъя. Та гуравтаа амжилт хүсье үзэгчтэй баярлалаа. За